дэлхийн элитүүд монголоор л ярьдаг. Бид нартай монголоор л яриулъя, үгүй л ярихгүй гэж бид л гоё юм аа гэж яг тэгж бодож ирсэн. Ингээд хавт тулгарсан л бол заавал ингээд инээгээд мэдлээд өнгөрдөг. 7 жилийн дараа эргээд харахад энэ маань бас ингээд цаагаараа өөр нөлөөтэй утга учиртай байсан юм байна. Хит үнтэй бэлэг өхөн нөгөө хүнээ эргүүлээд эвгүй байдалд оруулна, дарамтанд оруулна гэж үздэг юм байлээ. Хүн болгон мөнгөтэй үедээ өвтөн гэж байхгүй шүү дээ. Ингээд би яг одоо юм бэлэг ээж нар ингээд дотн найзлаад нарийн ширэмийг мэдэхгүй ч гэсэн нэгдүгээр яг юм тогтсон цагт хооллох их зүгээр гэдэг юм байлээ. Аяган тэзэн хоол дуусч ивэл одоо миний санаа амраад байгаа юм шиг нийтэд нэг хоол өгөхөд бол хэцүү байдаг юм байлээ л дээ. Харснаа гүн ч одоо би өвдөхгүй чи өвдөн штэ гэж байгаа байхгүй юу гэдээсэн. Манайх ихэвчлэн л тэгэл монгол хоол байдсан. Тэгтээ тэгэл хүүхдээ айл болох сайн өсгөчий, хоол ундтай байлгах чи, эрүүл саруул өсгөчий гэл одоо юу байж болох бүх юмыг л хүүхдтэйгээ төлөө хийдэг манай ээж нар. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Лагшмагийн ээж хуудаснаас эрхлэн хүргэж буй Дэлхийн Монгол ээж подкастын анхны дугаарт тавтай морил. Яагаад Дэлхийн Монгол ээж гэж энэ подкастыг нэрлэж вэ гэдэг талаараа довчхон хэлээд өгье гэж бодлоо. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 6 орчим хувь буюу 200 мянган гаруй монгол иргэн дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж сурч амьдарч байгаа юм байна. Тэдний талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл олон мянган монгол ээж яг энэ мөчөд өөр оронд, өөр хэл соёлд дасан зогсож амьдралынхаа хамгийн үн цэнтэй үүргийг гүйцэтгэж явна. Тиймээс би дэлхийн өнцөг болон бүрт амьдарч буй монгол ээжүүдтэй холбогдсон тухайн улсад хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлж байгаа. Тэндээс сурч мэдсэн сайхан зүйлс, ээж хүний нүдээр тэр орны хөгжил соёл, амьдралын хэв маяг хэрхэн харагддаг. Мөн сурсан мэдсэн зүйлээ бусаддаа хэлээд өгөх юмсан гэсэн бодол сэтгэлийг нь сонсё гэж бодсон юм аа. Ийм учраас энэхүү подкастаа Дэлхийн Монгол ээж гэж нэрлсэн билээ. Тэдний өдөр бүрийн сонголт туулсан зам, хуримтлуулсан туршлага зөвхөн өөрсдөд нь биш. Өөр олон ээжэд ч бас урам зориг, шин санаа болж чадах уу гэж найдаж байгаа. Энэ подкаст одоо хэн нэгэнд зөвлөгөө өгөх гэж бүтээгдээгүй, харин ээжэд хүрэх чин сэтгэлийн яриа байх болно. Хүүхэд өсгөх арга барил амьдарч буй орны онцлог, эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, өдөр тутмын амьдрал гээд ээж хүн бүрийн туулдаг бодит туршлагыг бид хамтдаа сонсож нэгнээсээ суралцах орон зай байхыг хүсэж байгаа. Мэдээж ээж бүрийн арга барил өөр, хүүхэд бүрийн онцлог дахин давтагдашгүй. Тиймээс өөрийн амьдралд тохируулан хэрэгжүүлж чадвал манай подкастын гол зорилго биелэх юм аа. Ингээд дэлхийн өнцөг болон бүрт амьдарч буй монгол ээжүүдийн нэгэн төлөөлөл болох Бэлэг улсад 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй шүдний эмч мэрэгжилтэй Үлзий Магийн түүхийг хамтдаа сонсцгоё. Тэгэхээр юуны өмнө сонсогчдоо өөрийгөө товчхон танилцуулаач Үлзий Маа. За одоо энэхүү подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Үлзий Маа гэдэг. За шүдний эмч мэрэгжилтэй. Одоогоор Бэлэг улсад гэр бүлийнхаа хамт амьдардаг ийм нэг ээж байна. Тэгээд ерөнхийдөө бол Монгол улсад эрүүл мэндийн шинжилгээ ухааныг нүүр амны хэмж мэрэгчлэр төгссөн. За нүүр амны мэдцлийн хэмжээр нарийн мэрэгчлээ хийгээд Монголдо нэг 5-6 жил ажиллаж агаад тэгээд Бэлэг улсад ирж амьдарч байгаа ээж байна. За хүний нутагт анх ирэхэд амаргүй байдаг те. Тэгээд хэл соёл, орчин нөхцөл, амьсгалах агаар, идэх хоол гэл маш олон зүйл өөрчлөгддөг. Маш олон зүйлд дасан зогсох хэрэгтэй болдог. Тэгээд хоёлаа энэ талаараа чиний хувьд яг ямар байсан бэ? Яриад явчих уу. За тэгээ одоо бол Бэлэгт ирээд яг 7 жил болж байна. За 7 жилийн өмнө анх ирж байхад хамгийн анх ингээд төрсэн сэтгэл бол цаг агаар байсан. Тэгээ цаг агаар нь ерөнхийдөө бол ийм нэг яг адилхан Монголтай адилхан ингээд хавар намар өвөл зун гэсэн 4 улиралтай. Гэхдээ өвөл намрынхаа улиралд болохоор ихэнхдээ юм бүрхэг бороотой, бараг л өдөр болгон шахав бороотой, чихтэй, тийм уур амьсгалтай. Тэгээд би ч уг нь бол анх их бороо дуртай юм байсан баггүй Монголд ахтаа. Тэгээд энд ирснээс хойш одоо бороо гэхээр л ёо гэж боддог болчоод байгаа. Бараг тэгтлээ их бороо ордог гэсэн үг. Тийм их чихтэй байдаг. За цаг агаарын хувьд ийм өөр байсан. Хоол хүнсний хувьд бол яг ингээд анх дөнгөж одоо ирсэн үедээ бол яг нэг юм хоол гिचмэр зүйлээ олдохгүй байсан. Нэг тийм ямар гэх юм дэ нэг юм хоолшгүй байсан. Тийм тэгээд Монголд ч юм манайхан ч мах их иддэг те. Нэг Монгол хоолны соёл чинь эндгээс шал өөр. Эндхийн жишээ нь үндэсний хоол гэдэг хийж шарсан төмөс байж байгаа байхгүй юу. Тэгээд шарсан төмөс гэж сонсонгууд надад барыг хоол шиг сонсогдохгүй. Тэгээд шарсан төмөс хясаа 2 байдаг. Эндхийн үндэсний хоол нь. Тэгээд ер нь далайн гаралтай бүтээгдэхүүн ногоо их иддэг. Мэдээж энэ цаг ууртайгаа
зөгцөө хоолтой байд юм шиг байгаа. Хоолтын хувьд бол надад ийм сэтгэл төрж исэн. За тэгээ манай Бэлэг улс чинь ерөнхийдөө 3 бүс хуваагдж явдаг. Нидерланд, Франц, Герман гэсэн ийм 3 бүс хуваагдж явдаг. За Герман бүс нь бол арай хүн ам цөөтэй. Нидерланд, Франц хэсэг нь илүү дийлэхийг эзэлдэг гэсэн үг. Бид нар болохоор одоо Бэлгийн Франц зоонд нь буюу Валон зоонд нь амьдардаг. Тэгээ Францаар ярьдаг гэсэн үг. Гэх мэтчил надад анх ингээд нэг улс ээж 3 хэлээр ярьдаг гэд тэр нас амар сонин санагдчихсэн. Тэгээ Монгол бол монголоор, Япон бол Япон, Хятад бол хятадаар гэл ярьдаг шүү дээ, тэ. Герман бол германаар гэл тэ. Тэгсэн чинь Бэлэг маань өөрөө юм жижигхэн улс учраас юм 3 зоонд хуваагдаад 3 хэллээр ярьдаг. Тийм улс байсан. Анх төрсэн сэтгэл бол энэ 3 дээр л юм гүн сэтгэл төрж илаа. Өөр юм байна да, ямар сони юм бэ гэж бодож илаа. Би бас сонсч байсан Бэлгийн нэг хэлний дайнтай гэд сонсч байсан шүү дээ. Харин тий. Гэхдээ яг эднийхэн өөрсдөө бол ингэдэг л юм байлээ. Эднийхэн өөрсдөө ихэнхдээ бол Франц, Нидерланд хоёр хэлээрээ ярьд юм байлээ. Ихэнх нь. Зарим нь бол герман хэлээрээ ярьдаг. Зарим нь бол бүр 4-5 ч хэлтэй. Ер нь эднийх бол айгу тийм хэл сайтай гэх юм уу те, олон хэлээр ярьдаг хүмүүс их байдаг. Тэгээд угаасаа нөө бүс нутгасаа шалтгаалаад хэл мэл гэдэг юм, уус хооронд хэл шалгалт гайл гэдэг юм байдгүй учраас жишээ нь бид нар энд явж байгаа л нэг 20 минут яваад герман руу орчдөг байхгүй юу. Тэгэхээр германаар ярьж байгаа чинь бас давуу талтай. За тэгээд германда байжсэн ахаалт 20 минут явал Нидерланд руу орчиж байгаа. Тэгэхээр Нидерландаар ярьдаг бас давуу талтай. За манайхаас бол нэг 2 цаг яваад одоо Франц ингээ ороод Парис ороо явцдаг. Тэгэхээр ийм ойр ойрхон яваад энэ тентгийн өөр улсууд руу явдаг учраас энэ ч ерөнхийдөө нэг 4-5 хэлтэй байвал угаасаа өөрсөнд нь илүү давуу талтай байдаг учраас тийм олон хэлээр ярьдаг хүмүүсээс нилээдгүй байдгийм байлээ. Тэд араа юм байна. Тэгээ сонголт ихтэй тэгснээр надад нэг сони юм. Би бүр анх иржэл мэдээж ингээ Франц хэл усгүй те, англиар за ярьчиндаа гэж бодоод ирээл нэг юм том нэлээд том хүнсний дэлгүүр орж байгаа байхгүй одоо Делез гэд манай энтгийн. Тэгээл нэг юм бичээжэл гарах гэсэн чинь Францаар ингээд надад хэлж хэд болсон гэл үнээс чи би бас ойлгохгүй. Англиар ярьдгүү гэл тэр нэг кассан дээр байжсэн одоо хүүхд нэг 20 22 3-тай л нэг юм бэн залуу байсан. Англиар ярьдгүү гэсэн чи ярьдгүү гэд монголч нь ингээл баргийн хүмүүс нэг ядаж нэг том огоо хэлцдэг штэ те. Тэгсэн чинь энэ ч бүр тийм байхгүй. Би бүр гайхаад ямар сони. Тэгэл ахаал гадуур явж байгаа л ингээл ярихаар англиар ярьдгүү. Тэг ямар сони ингээ бодоод тэгсэн чинь нөгөө манай Франц зоон ялангуяа тийм юм байлээ л те. Түүнээс ш Нидерланд, Герман зооныхан бол англи манглиар чөлөөтэй ярина. Тэг манай Франц зооныхан жоохон одоо юу гэх монголоор бол нэг үнцэрхэг үзэлтэй гэдэг штэ тий. Одоо тэр нь цаашаа гэхдээ нэг юм хэлдэг үг нь байд юм элэ өөрсдийнх нь. Одоо дэлхийн элитүүд Франц хэлээр ярьдаг, бид нар англи хэл сурах шаардлагагүй гэж өөрсдөө хэлдэм байлээ. Тэгээд би анх сонсчод ямар амар өөрсөндөө итгэлтэй баавартай одоо бид нар ингээ байж болохгүй юм уу те. Дэлхийн элитүүд монголоор л ярьдаг, бид нартай монголоор л яриулаар үгүй л ярихгүй гэж байж бол гоё юм аа гэж яг тэгж бодож байсан. Тэр нь бас бүр айгүй сонир санагдчихсэн. Үнцэрхэг гэснээс Европчууд ер нь хэл соёлоо хамгаалах тал дээр ер нь их үнцэрхэг юм шиг байгаа шүү. Үнцэрхэг тий. Үнцэрхэг. Бэлэгт тодорхой хугацаагаар амьдарж байгаа хүний хувьд ер нь одоо бусад элэг нэгтүүдтэй хилээд өгчих юмсан гэж бодож ажигласан зүйл ер нь юу байдаг вэ? За хилээд өгчих юмсан гэж бодсон юм бол бүр зөндөө байсан. Тэгээд зүгээр яг нэг бүр хамгийн энгийнээс эхлүүл энд ингээд нөгөө нэг хүмүүс нь анх ирээд яаж хахад хоорондоо таньдагч бай таньдгүй ч мэдлдэг. Ингээд гудамжинд явж хахад зүгээр гадуур явж хахад дэлгүүр дотор гээд ингээ хамаагүй ингээд харц тулгарсан л бол заавал ингээд инээгээд мэдлээд өнгөрдөг. Тэр нь бас энэ нийгмийг одоо стрессгүй амьдрах, хоорондоо ийдэг, хайрцах, бусдад сайхан сэтгэл төрүүлэх гэдэг юмд их нөлөөлдөг юм шиг надад санагдсан. Тэгээ манайхан ч гэсэндээ тий ингээд нэг харчвал за сайн уу гэд нэг эсвэл ядаж нэг инээгээд өнгөртөг ч юм уу те. Тийм байвалаас их тийм гоё соёл юм шиг надад санагдсан. За тэгээд хоёр дахь юм гэх юм бол эндхийн нөгөө ногоон байгууламж маш сайн байсан. Тэгээд Монгол улстай бас одоо манай Монгол улс гэж хэлэх бол буруу л да. Манай Монгол улс ч юм бол маш сайхан байгальтай, цаг ууртай. Зөв Улаанбаатар хотын хэмжээнд ярих юм бол энэ ногоон байгууламж маш муу, баг, хангалтгүй санагддаг. Тэгээд эндхийн энэ ногоон байгууламж бол бас ингээд нэг яана манай Монгол нэг ийм болчихсоо те. Хүмүүс нь ингээд сайхан мод одоо тариад нөгөө улсаас нь сайхан
бүр юм системтэйгээр ногоон байгууламж үүсгээд хүмүүсийг ингэж амрах, тайван орчинд байлгах, за тэгэл нөгөө нэг оксижен те ингээд сайхан хангалттай авах ийм сайхан газруудыг юм олноор байгуулах жоохон ерөөсөө уг нь хотын салшгүй нэг хэсэг байхгүй. Энд нэг байшин барьж байвал хажууд нь заавал нэг юм нэг ногоон байгууламж уг нь байж ах хэвээр л нэг тийм шийдэл. Тэгэхээр чи манайхан ч нөгөө ерөөсөө байшин байш. Одоо хүн болгонд ярьж байгаа ш бүр одоо нөгөө бетоно ой боллоо гэл те. Тэгэхээр нөгөө нэг эндхийн энэ ногоон байгууламжийн систем нь монголчуудаа одоо нэг үнэхээр энэ зохих шатны хүмүүс нь сонсч байвал те энэ ногоон байгууламжаа сайн байгуулад өгчвөл эн чинь бас хүмүүсийн амьдралын чанарт айгүй эргээр нөлөөлт юм байна. Эрүүл мэндийн талаасаа, сэтгэл зүйн талаасаа те. За бүр цаг уур талаасаа ч гэсэндээ маш их халалтыг чинь энэ олон моднууд чинь сүйдэрлэж энэ грацыг бас нэлээд бууруулдаг байгаа байхгүй юу. Тэр маш олон зүйлд ач холбогдолтой учраас энэ ногоон байгууламжийг бас ингээд энтхийх шиг юм сайжруулчвал бас эрэхтэй сайн юм байна да гэж бодож исэн. Тийм ээ, яалтчгүй бас орчин чухал маш чухал одоо тэгээ ногоон орчинд ялангуяа тогтмол байдаг хүмүүс нөгөө стресс багтаа байдаг гинэ. Тэгээ төгшүүр тэгээ сэтгэл готрлын шинж тэмдэг энэ төр бага илэрдэг. Тэгээ сэтгэл санаа бас доктортой байх хандлагатай байдаг гэдэг тэгтийн байлаа. Зөв харин тийм би бас сонсч байсан. Тэгээд энд бас нэмээд хэлэхэд ингэдэг юм байна. Нэг миний хувьд шүү. За бусд хүмүүст бол энэ тийм таалагдахгүй байж магадгүй. Миний хувьд таалагдсан авууштай зүйл юу вэ гэхээр энд ийм олон нийтийн одоо ажил албанаа зохион байгуулдаг шинжил баяр эсвэл одоо нэг юм хүүхдийн сургуулийн эцэг гэхийн уулзалт баяр спортын наадам гэсэн юм бол одоо бараг болтгүй дээ гэд хэлчихэд бол хэлсдэхгүй. Тэгээд тэр нь яаж байгаа юм бэ гэхээр тэр олон зарцуулж байгаа мөнгөө цагаа гэр бүлдээ зарцуулдаг эднийхээ. Эсвэл өөртөө зарцуулдаг. Тэгээд надад энэ нас айгу манай юм яг байж болно. Одоогоор яг манай Монголын нөхцөлд миний л зүгээр бодлоо хитрхи их байгаад байгаа юм санагдаад байхгүй юу. Одоо ч ажлын тим юмны шинжил, найзуудын тим юмны шинжилтэй эсвэл ийм юмны уулзалт ингээд тэр болгоныгоо тэмдэглэхтэй айгүй юм нүсэр хийдэг. Тэр нь ингээд цаг зав мөнгө төгрөг те санхүүгийн хувьд гээд олон юм яг өөртөө дуртай л яадаг л та хүмүүс зөв миний л бодлоор энд ирээд ажигласан зүйл нь гэвэл эндгийнхэн тим юмд ингэж мөнгө цаг үрхээсээ илүү яг юм гэр бүлтэй халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийнхаа харилцаа хандлагынхаа чанартаа гээд амьдралынхаа чанарт тэр болгоныгоо зарцуулдаг юм байлээ. Жишээ нь энд бол ийм байгуулгын шинжилгээд Монгол шиг такс магс хураагаад ууж идээд баярч нааддаг тим юм байдаггүй. Энд бол зүгээр тэр амралтын мөнгөө өгөөд 13 сарын цалин өгдөг байгууллага бол тэр цалингаа өгөөд тэгээ за сайхан амраараа сайхан баяраа тэмдэглээрэй гэд нэг 3-4 хоног за зарим нь 7 хоног ингээд амарчдаг. За ингээд одоо жишээ нэг уулзалт муулзалтаас айгүй авсаархан болно. Нэг 10 идэх үнээ суугаа кофе мофегоо угаа сайхан яриад нэг цаг моголоо таарчдаг. Найзууд хүртэл олон жил уулзаагүй найзууд уулзгаараа одоо манайх шиг ингээд шахаж одоо ч бас шахдаг юм байхгүй болцсон бах уу залуучууд соёл суугаад яг хаа зүгээр зарим одоо хүртэл байгаа эсвэл өмнө байсан юмар ярахад ингээд нэгээ шахаж махаа тийм байхгүй. Энд ерөөсөө тэр пив вайна уух нь уугаал уухгүй тэр кофе цайгаа уугаал ямар ч нэгэндээ дараагүй чи уугаач идээчээ тэгсэнгүү барьсангүй энэ тэрэж гэсэн юм байхгүй. Би төлн чи төлн тооцоо төлбөр ингэн мэнгэн гэдэг дээрч маргаан үүсэх юм байхгүй. Өөрөөсөө ямиг төлөөл өөрөөсөө идэж уух юмыг идэж уугаал ярих юм а яриад 1-2 цаг болол ингээд таарчдаг. Тэгээд тэр болгоно нь амьдралын чанарт бас айгүй нөлөөлт юм байна. Манай монголчууд бас аливаа баярыг тэмдэглэж болно. Ялангуяа наадам, цагаан сар би өөрөө бас их баяр дуртай юм байхгүй юу? Уул нь бол тэр шинжил гэл баяруудад айгүй дуртай. Гэхдээ яг нэг наадам цагаан сар хоёроо сайхан өргөн дэлгэр хийгээд бусад баярыг бол тийм цомхон тэмдэглэж сурвал айл талдаа бас зүгээр юм уу да. Тэр олон найз нөхдөд уулзалт, тэр олон ажлын газрын янз бүрийн юм тэр зарцуулж байгаа цагаа гэр бүлдээ зарцуулвал одоо энэ гэр бүлийн салалт ямар өндөр байгаа илээ те энэ минь бас ингээд нөлөөлөх юм болоо тодорхой хэмжээгээр 100% бичгсэндээ гэж бол надад бодогдсон. Эндээс анх бол ямар сонирмяа юм бэ? Ямар ч наасар байхгүй, ямар ч баяр тэмдэглэхгүй өстой онцгүй байна гэж боддог байсан бол одоо 7 жилийн дараа эргээд харахад энэ маань бас ингээд цаагаараа өөр нөлөөтэй утга учиртай байсан юм байна гэдг нь бол илүү тод ажиглагдсан миний хувьд. Тийм би бас яг тэгж боддог байсан. Ер нь баяраа яасан ийм цомхон тэмдэглэлт юм дээ гэд боддог байсан. Тэгээд ер нь эдгэр чи ингээ анзаараад хахад баярын өдрүүдээр тий хүмүүс ингээл нэг аялдаг ч юм уу, гэртээ амардаг ч юм уу.
ойр дотны хүмүүстэйгээ нэг жоохон хооллдог ч юм уу. Ер нь тэгээд нэг хит их зардал гаргахгүйгээр боломжтой тааруулаад тийм тэмдэглэхийг чухалчилсан юм шиг санагдсан. Ер нь Европ даяараа тийм байна уу даа л гэж би анзаараад байгаа юм. Тийм. Ерөөсөө тийм амар тэр нөгөө ийм үнэтэй бэлэг хүртэл бэлгэлдэггүй хоорондоо. Тэгээ тэр нь бас эндхийн нэг юм бэлгийн соёл гэж байт юм байл да. Хүнд бэлэг өгөх. Одоо манай энэ харьдлаа хит үнэтэй бэлэг өгөх нь нөгөө хүнээ эргүүлээд эвгүй байдалд оруулна, дарамтанд оруулна гэж үздэг юм байлээ. Тэгэл эндхийн чинь баг ингээд нэг шоколад энэ төр бэлгэлээд идэв штэ хоорондоо. За бүр амар юм дотны яг гэр бүлийн хүрээндээ бол мэдээж ингээ сайхан юм бэлэглэн л тээ. Гэхдээ ерөнхийдөө ажиглахад бол Монголоос бол хамаагүй тийм энгийн л цомхон даруухан тэмдэглэдэг юм байлаа. Тийм бэлэг гэснээс бас зарим хүмүүс чинь Монголд бас хэтэрхий нөгөө бэлгийн ач холбогдол өгдөг амар үнэтэй бэлгээ араа бодохгүй л үнэтэй бэлэг хүнд бэлгэлээл тэгэл ард нь юу бүтээнч гэж боддtiin тий. Тэгэл бас нэг юм тогтолцоо байгаад байдаг. Энд ч бас тэгээ нөгөө хүмүүс чи яад нь штэ. Бүр бэлэглэх юм байхгүй болвол цаасан дээр хідэн үгээ бичээ сэтгэлийнхаа үгийг бичээ тухтунд хийгээд тэгэл бэлгэлж байгаа болтой харагддаг штэ. Тэгээд нэрэл бас их чухал зүйл анзаарсан байна шүү бас. Өөрийнхөө хувийн бодлыг л ярьж байгаа. Тэгээд хүмүүс маань бас өөрсдийнхөө сэтгэлдлийг доор үлдээгээрээ тий. Энд чинь зүгээр л бодол санаагаа хуваалцж байгаа болохоос хүмүүст ингэж тулгаж байгаа зүйл биш шүү тий. За хоёулаа дараагийнхаа асуудал руу оръё гэж бодож байна. Тэгэд Бэлгт ирээд ер нь хамгийн их таалагдсан төрийн үйлчлэгээ яг юу байсан бэ? Жишээлбэл одоо эрүүл мэндийн үйлчлэгээ, боловсролын үйлчлэгээ, халамжийн үйлчлэгээ гэдэг ингээд маш олон төрлийн үйлчлэгээнүүд байдаг шүү дээ тий. Манайд одоо жишээлбэл одоо халамжийн үйлчлэгээ гэхэд нэг хүүхдэд төрөөс 100,000 төгрөг олгодог гэх ч юм уу тий. Бас ярмаар санагдаж байгаа зүйлүүд байвал тэгээ одоо энэ сэдв маань бол өөрөө маш том сэдвүүд ингээд нэг дор байгаа. Би энийг бүр нэг бүрчлэн дээрэс нь бүр юм хуулийн хүрээнд бол ярихгүй яг өөрийнхөө зүгээр туулж надтай тохиолдсон туршлага дээрээ л үндэслээд товч тодорхой ярих гэж бодож байна. За эрүүл мэндийн үйлчилгээ бол энд маш сайн хөгжсөн гэж хэлж болно. За хамгийн суураасаа гэх юм бол энд одоо анагаахын сургуулийг үнэхээр чаддаг нь ороод чаддаг нь төгсдөг. Ингэснээрээ одоо энэ шалгуур нь өөрөө маш өндөр байдаг. Ингэснээрээ одоо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх мэрэгжилтнүүд маань маш сайн чанартай хүмүүс бэлтгэгдэж сурч төгсөж гардаг. Энийг би одоо өөрийнхөө биеэр мэдрээд явж байгаа. Би өөрөө энд одоо өөрийнхөө мэрэгчлэр үргэлжлүүлэн суралцаад явж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн чухал санагцсан. Хаач очсон эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломж нь эндээс үүсдэг гэж би хараад байгаа. За дараагийн эрүүл мэндийн үйлчилгээний дундаа энэ тоног төхөөрөмжүүд мэдээж маш сайн. Дандаа сүлийн юм хэрэгэлдэг. За энийг бол Монголтой харьцуулах бол аргагүй бас боломжгүй гэж үзэж байна. За эрүүл мэндийн даатгалын систем гэдэг юм бол аль ч улсаар маш чухал байдаг. За Бельгийн ялангуяа энэ Европын эрүүл мэндийн даатгалын систем нь дэлхийд ер нь нэлээд дээгүүрт үнэлэгдэж явдаг. Ганцхан Монголтой харьцуулах биш, Америктэй харьцуулахад хүртэл Америкаас дээгүүр үнэлэгдэж явдаг гэсэн судалгаа байдаг. Сургууль дээр ч гэсэн би маш олон сонсч байсан. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сан систем нь бол нэгдсэн одоо ийм мэдээллийн сантай байдаг. За бүр эрүүл мэндийн үйлчилгээний тэр чигээр мэдээллийн сантай байдаг. За энийг товчоор яаж ойлгох вэ гэвэл жишээ нь би эндхийн одоо иргэний үнэмлэхээ одоо аль нэг газар үйлчилгээ эрүүл мэндийн эмнэлэг дээр үйлчилгээ авах гээд очихдоо ийм карт уншдаг машин байдаг. Угаасаа тэр машинд нь ингээд хийгээ чиптэй. Тэгээ хийгээ уншуулахаар одоо миний өвчний мэдээлэл түүх ер нь бүх юмнууд ингээд гараад ирдэг. За энэ ийм хүн энд амьдардаг. Энэ хүний одоо хариуцсан эмч нь бол ийм хүн байдаг. Энэ хүн бол ийм суур өвчтэй, ийм ууж исэн эсвэл одоо ууж байгаа ийм харшилтай. Энтергээ бүх мэдээлэл байж идэг. Эсвэл ийм хагалгаанд орсон хүн байвал те ийм хагалгаанд орсон гэдэг мэдээллүүд нь байж идэг. Тэгэхээр ер нь ингээд нэг юм олон дахин тайлбарлаад эсвэл мартаж санаад буруу асуумж өнтер өгөө тийх ямар ч тийм шаардлагагүй цаг хугацаа хэмнэн дээрээс нь их найдвартай ийм мэдээллийн сан систем нь надад бол маш их таалагдсан. За эрүүл мэндийн даатгалын хувьд гэвэл даатгалаас маш олон зүйлийг хөнгөлж өгдөг. За жишээ нь энэ чинь ингээд ээж нар төрлөө гэж бодоход төрөхөд бол төлбөртэй байдаг. Тэгэхдээ тухайн төлбөрийг бол эрүүл мэндийн даатгалаас маш сайн хөнгөлж өгдөг. За энэ хөнгөлөлтийн хувь нь жишээ нь хэдэн хувь хөнгөлөгдөх вэ гэдэг нь тухайн айл гэрийн өрхийн орлого
тэр нийгмийн нөхцөл байдлаас нь шалтгаалаад өөр байдаг. За энэ нь юу гэж байгаа юм бэ гэхээр хоёулаа ажил хийдэг орлоготой хүн байх юм бол эрүүл мэндийн даатгалаас арай бага хөнгөлөгддөг. Жишээ нь аль нэг нь ажиллаад аль нэг нь оюутан манайх шиг жишээ нь байх юм бол даатгалаас илүү сайн баг 90-95% ингэж хөнгөлөгдөж өгдөг. За эрүүл мэндийн жишээ нь бодъё. Ингээд энэ чинь эмнэлэгт очиод төрөхөд жишээ шүү дунджаар нэг 1700 евроны төлбөр одоо ингээд төрөөд төрсний дараа нэг 2 3 хоног эмнэлэгт байгаад гарсан нийт төлбөр нь 1700 евро байлаа гэж бодоход эрүүл мэндийн даатгалаас бараг 1300 400-г нь төлөөд нэг 2 300 за 200 евро л ерөөхдөө буюу бид нар өөрсдөө хуваараа төлөх тийм төлбөр ирдэг. За тэгээд энтхийн энэ одоо төлбөрийн систем нь зөвхөн төрөлтөн дээр биш хаанч очиод үзүүлсэн нэг ханаа түрээд очсон хөл гараа гэмтээгээд очсон эрүүл мэндийн ямар ч үйлчилгээ авсан төлбөр нь бол заавал араас ирдэг. Яг тухайн үедээ төлдөггүй, шууд очиод төлдөггүй. Ингээд нэг сар марын дараа ч юм уу те төлбөр нь араас за эдэн төгрөг болсон шүү энийг ийм данс руу хийгэрээ гэд ингээд захиа ирдэг гэсэн үг. Энэ нь бас хүмүүсийг энэ эрүүл мэндийн үйлчилгээгээ авахд хүмүүс бас их хүртээмжтэй байдаг юм болов уу гэж бодож байгаа. Яа тэгэхээр хүн болгон мөнгөтэй үедээ өвдөн гэж байхгүй шүү дээ. Ингээд нэг өвдөг гэмтэхэд мөнгөний болцоогүй үе тухайн үндээс таарч болно тухайн сартаа. Тэгэхээр тэрийгээ ингээд дараа сартаа төлчөж болдог. За бүр ингээд мөнгөний боломж нь байхгүй жишээ нь 400-500 еврог шууд төлөх юм боломж байхгүй байвал хуваагаа төлдөг бас системтэй байдаг. 100-100-аар нь 80-80 еврогоор нь ингээд сар бүртээ хуваагаа төлөөд дуусгадаг. Тийм тогтолцоо бас байдаг. Тэр нь бас маш их таалагддаг хүмүүстэй юм төлбөрийн дарамтгүй эрүүл мэндийн үйлчилгээг авахд саад одоо нөгөө нэг санхүүгийн саад дотор үүсэхгүй те хүмүүс одоо мөнгнөөсөө болоод эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн ойлголтгүй болгож өгж байгаа нь надад маш давуу талтай санагддаг. Зүгээр ганц нэг юм хэлэхэд эрүүл мэндийн даатгал бид нар ийм сайн хөнгөлөөд эрүүл мэндийн чинь төлөө ийм сайн анхаарч өгж байгаа чинь өөрөө эрүүл мэндтэй анхаарахгүй бол харин эсэргээрээ хариуцлага хүлээн шүү гэдэг юм бас явдгийм байлээ. Анх тэрийг бас гайхажсэн жишээ нь шүдний эмнэлэг дээр очиод шүдний эмчид жил болгон ингээ урьдчилан сэргийлэх үзлэгт орох бидний үүрэг байхгүй одоо жилд нэг удаа томчууд хүүхдүүдгүй шүдний эмч дээрээ урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох хэрэгтэй. Гэтэл нөгөө би ч анх ирчээд энэнийг мэдэхгүйгээсээ болоод жишээ нь Монголд ингээд очиж үзүүлэхгүй л бол бараг тэр мөнгөө хэмнээд байгаа юм шиг нөгөө хүнд ажил бодохгүй сайн байгаа юм шиг эсэргээрээ тийм байдаг штэ. Гэтэл энд эсэргээрээ байсан би нөгөө нэг эхний тэр жилдээ за нөгөө нэг жирэмсэн байсан учраас ингээд үзүүлсэн байсан баха. Тэгээд үзүүлж ингэж 1-2 жил явж байснаа 3 дахь жил дээр жилөө нэг үзүүлээгүй өнгөрцөн байсан нөгөө надад ямар ч асуудал тулгараагүй үзүүлэх шаардлага тухайн үедээ байгаагүй. Тэгээд тэр жил нь ч гэсэн өнгөрцөн байсан. Тэгээд нэг дараа нь яагаад үлээ нэг ломб эмтэрлөө яалаа нэг ингээд үгүй. За ямар ч гэсэн ингээд дараа нь очисон чинь нөгөө юу маань за төлбөр төлөөрэй гэд хийгдэн одоо нарийн бичгэн тэр ресепшн нь тэгээ би гайхаад ер нь төлбөр төлдөггүй байхгүй юу? Урьдчилан сэргийлэх үйлчилгээгээр ингээд очиод яхаар төлбөр төлдөггүй. Тэгсэн чинь тэр удаа намайг төлбөр төлгээд. Тэгээ за яаж байгаа юу болж байгаа юм болоо гэж асуусан чинь өөрөө түрүү жилийн урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй ороогүй алгалсан байна. Тийм учраас энэ удаагийн урьдчилан сэргийлэх одоо энэ үйлчилгээг дээр чи эрүүл мэндийн даатгалаас чинь ингэж хөнгөлөгдөхгүй эсвэл бага хөнгөлөгдөн өөрөөсөө ингэж тодорхой хэмжээгээр төлбөр төлөх ёстой болцсон байсан. Тэгэхээр энэ маань нас эргээд үүрэг үүрэг хариуцлага гэж үүрэгт ирэх байдаг. Ирэхээ эдэлсэн бол одоо нөгөө нэг үүрэг хариуцлага үүрнэ гэдэг имийг бас их ойлгуулж өгсөн. Энэ нас надад мэдвэртэй байсан. Тэгээ Туркод очихоор манайхан ч өөрсдөө аюу хямаа бэлдэж очдог штэ ингээл хүүхдийн памперс сүнээс ахуулаад өөрөө одоо нөгөө нэг эмэгтэйчүүд хэрэглэл гээл те янз бүрийн зүйлээ ахын зүйлээ нойлын цаасмаас хүртэл аваад очдог штэ Монголд ч төрөхөд. Энд бол тийм юм байхгүй. Бүх юм нэмлэгээсээ цаанаасаа байдаг. Би юу авч очих вэ гэхээр өөрийнхөө биеийг аваад очино. Дээрээс нь хүүхдтэйгээ хувцас өөрийнхөө хувцсыг л авч очино. Хувцас нь хүртэл заасан байдаг. Нэг 2 ээлжийн боди те 2 ээлжийн амьсч гэдэг юм уу цаанаасаа заагаад өгсөндөө тэрийг аваад очдог. Тэгэд ганц юм нь болохоор эмнэлгээс гарахаа нөгөө юм Максикоси буюу хүүхдийн машины суудл байдаг. Тэрийг бүр заавал шаарддаг. Тэрнгүү бол гаргадгүй юм билэ. Энд бол ямар ч тач. Тэгээ тэрийг бол заавал авдаг. Чи бас надад нэг ярьжсэн шүү дээ. Төрөхөд нэг хэдэн асуумжууд асуудаг гэд тэр талаараа нэрээ нэг дурдаач. Төрхийн өмнө нэг 2-3-7 хоногийн өмнө
тухайн эмнэлэг дээр очоод тэр тухайн тасаг биш үү төрөх тасаг дээр очоод тэр тасгийнхаа эмчтэй уулздаг. Тэгээ тухайн эмч нэг хідэн асуумж аавна. Ерхий хідэн асуумж аавна хідтэй яасан ийсэн гэдэг аавна аль үндэстэн. За тэгээд хамгийн сонир санагдсан юм. За өөрөөрөө төрөх үү, хийсвэрээр төрөх үү гэдэг эмч надаас асуудаг. Би бүр гайхацсан. За. Энд одоо эмч шийддэг үсттэй гэдгсэн чинь нөгөө эмч нь жоохон настай эмч байсан л та над руу харснаа. Гүн ч одоо би өвдөхгүй чи өвдөн штэ гэж байгаа байхгүй юу гэдээсэн. Тэгэхээр би гайхаадгүй ямар сони юм бэ чи манай Монголд бол ингээ те эмч шийддэг штэ. За чи өөрөөрөө төрөх юм байна өөрөөрөө төр. Эсвэл за боломжгүй байна хийсвэрээр төр гэдэг эмч шийддэг штэ гэдсэн чинь нөгөө эмч над руу харж ирсэн. Гүн ч одоо би өвдөхгүй чи л өвдөн штэ. Тэгэхээр чи өөрөө шийдэн штэ гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь би чинь амар за тэгээ өөрөөрөө л одоо төрийнэ монголчин тийм байдаг чинь боломжтой л өөрөөрөө л төрчүүл зүгээр идэг штэ гээл. За өөрөөрөө төрье гэж хэлчихлээ. За ингээ явж исэн чинь за тэгвэл одоо тариа хийлэх үү яах вэ гэхээр гайхацтай. Ямар тариа гэдгсэн чинь. Гэхдээ одоо чи өөрөөрөө төрөх юм байна, өвдөх юм байна. Тэгэхээр тэр өвдөлтөд чинь бууруулдаг тариа байдаг байхгүй юу те. Тэр тариа хийлэх үү гэдгсэн чи би бас ингээ гайхаж бодож ирсэн. За яах хийлэхгүй гэдгсэн нь юмч манаас гайхаж байна. За тэгээ үргэлжлээс нөгөө асуумж маань явж ирсэн. За төрөөд хүүхдээ хөхүүлэхгүй юу гэлтгсэн чинь би бас гайхаж байгаа хгүй. Энд чинь юу гэсэн үг юм? Энд чинь бидний хувьд бол ийм автомат нормал юмнууд асуугаад байгаа хгүй юу? Тэ энэ чинь хинжил төрүүлнэ штэ гэсэн нэг логикт. Одоо магадгүй эсвэл залуу хүмүүс өөр алсан юм мэдгүй байна. Гэхдээ одоо монгол хүмүүсийн толгойд бол энэ чинь хүүхдээ хөхүүлэх нь сайн, хөхүүлнэ, хүндөө яаж оруулах вэ гэж ярьдаг болохоос ш хөхүүлэхгүй юу гэж нэг ярьдаггүй штэ тэ. Олж хөхүүл хөхүүлээ гэдэг штэ тэ. Тийм. Тэгээд хөхүүлнэ гэлтгсэн чинь за гэл нөгөөдгөө чеклэл. Тэгэл эмч маань их гайхаад байна. Ер нь гайхаад тэгэл тийш гэжсэн аа. Үгүй та нарын айл улс вэ гэж. Монгол гэсэн чинь үгүй танаа улсад чинь ингэдэм юм ингээд ингүү сайн байдаг юм уу? Тэг ингэдэм үү гэх. Тийм штэ манай Монголд ер нь тэгэл яг боломж нь байвал өөрөөрөө төрдөг боломжгүй хийсвэрээр төрсөн хүмүүс бас байдаг. Ялгаа байхгүй л дээ. Тэгтээ боломж байвал яг өөрөөрөө төрчихье гэж боддгоо. Тэгээд төрсөн хүн болон хүүхдээ өөрөөрөө хөхүүлдгээ. Гэдгсэн чинь за гэд гайхаад. Тэгээд энд хэрвээ хүүхдээ хөхүүлэхгүй гэх юм бол ийм үгд юм бэлээ. Тэр төрөнгүүт нэг юм өгчтэй юм байлаа. Тэр юм нь болохоор нөгөө хөхний сүг татраадаг те хөхөнд хитэх сүг мө оруулахгүй тийм юм байдаг юм байлээ. Тасамжаа авч дуусаад за намайг дагаад яваарай гэд төрөх тасагтайгаа танилцсан юм байна. Тэгээд өрөөлөг оруулаад за энэ одоо өөрөө чинь төрөх өрөө шүү. За энд нь зурагт байна, хөгжим байна, орчин байна. Одоо хэрэгтэй бол нөгөө цагж байгаа хүн чинь ундах орн байна гэл те бүх юма танилцуулаад дууга тавиад гоё бүжиглээрээ гэж мэгээтэй нэг амар юм нээлттэй л ярьд юм байлээ. Болохгүй бол зурагтаас хагаад гоё юмаа үзээрээ бүр болохгүй бол байнд ороод гівтээрээ. За энэ талаар намайг ярьсан яриаггүй ээжүүд маань зөндөө олон хүний влогууд үзээд гадна дотн төрсэн хүмүүсийн влог үзээд бас мэддэг болсон байгаа. Тэгээд тэр өрөөгөө танилцуулаад за хэрвээ та ингээд бүр төрж чадахгүй болвол гэж байгаа байхгүй юмыг яаж мэдхэв те. Тэгэх юм бол за ийшээ дагаад яваарай гэд гараал айгүй ойрхон хажуудалт нь. За энэ өрөөнд төрнө. Энэ бол хийсвэр хагалгааны өрөө байгаа. Ийм юмнууд байна гэл бүх юмыг тайлбарлаж өгөл. За одоо танд асуух юм байна уу? Гэл асуух юм байвал асуугаад байхгүй бол за окей. Гэл тэгэл ингээд дуусдаг тийм нэг шат явагддаг байхгүй үед амжилтлага. Тэгээ тэр бас надад их тааламжтай санагдсан. Яагаад тэгэхээр бид нар чи хизээ төрхөө мэдэхгүй шүн хүртэл өвдөл төрдөг шүү. Үүрээр төрнө те. Энд чинь орой 10-11-т төрнө гэл. Энийгээ мэдгүй. Тэнгүүд тэр хүмүүс аюу гоо тайлбарлаж өгдөг. За хэрвээ та ингээд өвдөөд ингүүл ажиллаж байгаад өвдөлтийнхөө цаг ойрхон болгоод ирээрээ гэж хэлдэг юм байлээ. Юу үгүй эртээ ирчүүл эмнэлэгт ер нь тухгүй шүү. Гэртээ хамаагүй тухтай те. Ингээд зүгээр хэрвээ өвдөжэвэл өвдөлтийнхөө цаг 5-10 минут хоорондоо өвдөөд ирэхээр нь ирээрээ. Шууд усч ингээ гарч штэ. Усмус гарчих юм бол тэр гарсан үе нь үүрээр шүн эмнэлэг хаацсан байж таарах юм бол за энд байдаг ийм хаалгаар ороод тэдэн давхарт гараад тэр сумыг дагаад яваа тэр хаалган дээр очихоор тэр чинь нэг хонх байгаа. За тэр хонхыг дараад хүлээгээр хүн гарч ирээд таныг авна. Ямар ч яар сандрах юм байхгүй энэ даврын дагуу сайхан ингээд яваад ирээрээ гэж заад юм байлээ. Тэгэхээр энэ нь бас бид нарт айгүй стрессгүй өвдөж яаж хахад нөгөө цүнх мөнхтэй ямаа барайл хайчнаа яана хүй хаалттай байж та одоо яг хүн байна уу энэ төр гэл те яг ингээл за угаасаа л тэр хаалттай юм чинь би ингэн гэл бүх шат араасаа мэдж байгаа учраас нэгтэлтэй бас тайван байж байгаа хгүй. За ингээ би хонхын дарсан тэгэл нөгөө нэг минут болоод онгоохгүй бол манайхан чинь ингээ дараад идэхгүй энэ чинь зөв нэг дарсан байгаа. Тэртээ тэргүй мэдж байгаа тэд нар чинь тэгэл нэг 2-3 минут 4-5 минуттай хүн амтан төрүүлж идэх ч юм уу мэдэхгүй ш тэр дотор юу болж байгааг. Тэгэл угаасаа сувлагч гарч ирээл яасан гэл бүх нөгөө ургийн зохил мохилд үздэг штэ нэг юм хийгээл те. Тэр мэрийг ингээл үзэл за одоо хөвтнэгээл хөвтүүлээл ингээл бүх одоо үе шат ажилбар нь маш зэгцтэй. Тэг Монгол бас заримдаа ингэдэг штэ очихоор ингээд эмч нарын ч сайн мэдээлэл өгөхгүй тэгэл нөгөө хүн ч одоо яах гэж байгаа хаашаа очих юм юу хийх юм тэрийгээ ч мэдэхгүй ингээл төөрсөн хүмүүс л явж идэг штэ те. Ялангуяа том эмнэлэг дотор болол тэгэхээр нөгөө энд тийм байхгүй одоос нөгөө хөтчийн үйлчилгээ гэдэг юм нь бол
маш сайн байдаг. Тэгэл одоо жишээ нь тэрэгэн зэртэй, хөгшин настай хүн, хүүхд чухтай хүн ийм хүмүүс явж байгаа юм бол тэр хүн нь хүлээж аваад өөрөө бүр ингээд тэр газар нь хүргэж өгч мөгдөг те. За би дагуулад явъя, намайг дагаад яваарай, эсвэл өөрөө түрээд явдаг ч юм уу яа тий. Тэр үйлчилгээнүүд нь маш сайн хөгжсөн байдаг. Тэр нь үнэхээр өвдөөд очиж байгаа хинчиллээ сайхан ааштай инээгээд очихгүй. Ер нь эмнэлэг дээр инээгээд очдог хүн угсаа байхгүй. Хааж. Тэгэхээр тэр хүмүүсийг тэрэн дээр нэмээд стресс өгөхгүйгээр яаж энэ хүмүүсийг хүндрэл багтайхан шиг те ойлгомжтой товч тодорхой юмыг мэдээлэх үү яаж чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үү гэдэг тал дээр маш сайн анхаардаг. За тэгээд энд бас нөгөө мөн төрсний дараа улсаас одоо ээж болгонд намайг төрөх үед бол 1280 евроос одоо нэмэгдээд 1340 бараг 1400 евро болцсон байлээ. Өгдөг. Тэгээ энэ маань бас аваа хөрөх мөнгө монголоор бол 5-6 сая төгрөг болчихж байгаа. Тэгээд энэ мөнгийг яагаад өгдөг вэ гэхээр одоо нөгөө яг төрсний дараа биш юм байна. Нэг юм 7 жирэмсний 6-7 сартад өгдөг юм байна энэ мөнгийг. Тэгээд энэ мөнгөө яагаад өгж байгаа юм гэхээр одоо хүүхдийнхаа нөгөө юмыг бэлдэнэ. Хүүхдийн тэрэг аавн те, хүүхдийн машины суудал аавн, за хувц сунар бэлдэнэ. Юу л хэрэгтэй гэдэм бүх юмаа энэ мөнгөөр ингээ бэлдээрээгээд улсаас нэг удаадаа жирэмсний 6-7 сартаа хавцаад тийм мөнгө бас өгдөг байгаа. Тэгээд бас энэ эрүүл мэндийн даатгалаас маань нэг юмыг хэлэхээ мартчихэж байна. Хүүхдүүд ингээд нөгөө дугууланд явдаг шүү дээ. Янз бүрийн спортын дугуулан, бүжгийн дугуулан, театр, хөгжим юу гэдэг. Энэ бүх одоо бассейн гэл те. Энэ бүх дугууланд явхад жилдээ нэг удаа тухайн хүүхдэд эрүүл мэндийн даатгалаас 100 евроны хөнгөлөлт үзүүлт юм байлээ. Хүүхэднийг бүрчлэн. Тэгээд энэ нь бас хүүхдийг ийм гоё эрүүл одоо бие бэлтрийн хувьд болон сэтгэл зүйн хувьд эрүүл байхад нь ингэж одоо түлхэцтэй гэх юм уу дэмждэг юм шиг надад санагдсан, их айтайхан санагддаг энэ нь бас. Тийм байна. Чи бас надад нэг өмнө нь ярьжсэн штэ. Нөгөө эрүүл мэндийн даатгалаас бас жилдээ нэг бэлэг нэг удаа илүү 2 удаа мэнгэ ахуулах юм юутай байд юм бэлээ. Тийм. Тэрийг нэг бас нэг тэгээд даатгал маань ингэдэг. Ер нь бол бүх юмд хөнгөлөж байгаа шүү дээ. Зүгээр ханаа түрээд очоод эсвэл нэг гар уруугаа зүсээ түргэнээр очсон. Юу ч гэсэн бүх юмд даатгалаас яг юм манай нөхцөлд болвол тийм нэг нь оюутан, нэг нь ажил хийж байгаа нөхцөлд болвол нэлээд сайн 90-95% хөнгөлөгддгөө. За хүүхдүүд бол 18 нас хүртлээр өрхийн эмч дээрээ үн төлбөргүй даатгалаас нөгөө нэг цаашаа төлөх шаардлагагүй ингээд үнгүй үзүүлдэг болсон 1-2 жилийн өмнөөс. За мөнгөний хувьд гэх юм бол жишээ нь би нэг мөнгө ахуулсан байхгүй одоо нөгөө эмчийн юугаар хэлснээр гэх юм уу эмч маань одоо энэ мөнгө ахуулсан зүгээрээ гэж зөвлөсний үүднээс мөнгө ахуулах болсон. Тэгсэн чинь ингэдэг юм байна. Энд чи хэрвээ одоо 2 мөнгө гэжсэн санагдаад тах юм надаа. Тий 2 мөнгийг эрүүл мэндийн даатгалаараа жилдээ те нэг удаа ингээд үнгүй ахуулж болдог. Жишээ нь минийх ингээд 3 мөнгө болчих гэж бодъё л да ахуулах шаардлагатай мөнгө нь 3 юм уу 4 мөнгө болчих юм бол эм чин тэгдэм байлаа. 2 мөнгө чинь бол үн төлбөргүй одоо даатгалаараа те хөнгөлөгдөөд ингээд бид нар мэслийн аргаар авчнаа. Үлдсэн 2 мөнгөө нэмэлт төлбөрөө төлөөд одоо ахуулж олно. Бүр тийм нэг яаралтай биш гэвэл дараа жилиг хүлээгээд дараа жил ахуулвал нөгөө даатгал нь хөнгөлөгдөөд ингэж ахуулж болно. Одоо энэ маань бас жишээ нь би нэг 10 сард мөнгө ахуулсан байж болно шүү дээ. Тэ ахуул. Тэгэнгүүт дараа жил маань 2 сарын дараа болчих шүү дээ. Тэ энэ чинь 12 сар гараад дараа жилдээ ороо явчихна. Тэгэхээр ингээд 2-3 сар хүлээгээд дараа жилийнхаа юунд оруулаад ахуулж бас болдог юм бэлээ. Энд чинь. За. Бас тэгээд бас шүдний нөхцөл дээр бас ингэдэг юм байлээ. Бид нар нөө ерөнхий нэг даатгал байгаа шүү дээ. Эрүүл мэндийн зүгээр ерөнхий суур юм даатгалтай үед бол яг хөө ингээд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөгдөнө. Гэхдээ бусад юм эрүүл мэндийн үйлчлэгээ хөнгөлөгддөг шиг их хөнгөлөгдөхгүй. Гэхдээ бол хөнгөлөгдөнө. Нэг 40-50%, 60% таа ч юм уу те. Тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг одоо шүдний аппарат зүүн гэж ярьдаг штэ Монголд шүдний хүүхдүүд аппарат зүүн эсвэл одоо имплант хийлгэх нь гэх мэтчлэн ийм асуудал дээр болохоро даатгалаас хөнгөлөгддөггүй. Одоо энэ нь даатгалаас хөнгөлөгдөхгүй. Гэхдээ хөнгөлүүлэх арга бол байдаг. Энэ нь яа гэм бэ гэхээр нөгөө нэг суур төлж байгаа эрүүл мэндийн даатгал дээрээ нэмэлт буюу одоо нөгөө бүр юм нарийн яг зөвхөн шүдний даатгалч гэдэг юм уу те юм нарийн даатгал нэмж төлөөд тэгээд
энэ нөгөө үнэтэй имплант, шүдний аппарат энтраасаа хөнгөлүүлж болдгийм байлээ. Тэгэхээр энэ нөө бүр боломжгүй биш. Энэ имплант энэ чинь үнэтэй шүү дээ. Одоо шүдний аппарат ч гэсэндээ энэ болгоны чинь 100% төлжсэнээс ядаж тэр даатгалын төлчөөд хямдралаа авах юм бол хамаагүй ашигтай тусаж байгаа байхгүй юу. Тэр нөө хүмүүс бодож ш мага даатгал төлнө л гэдэг яг хэд орчмыг төлөөд идэм бэ гэд те. Жишээ нь манайх бол энэ бас айл болгоо өөр шүү. Энэ бүр бүсээрээ биш айл болгоо. Яг бидэртэй хамт амьдарч байгаа зоон хэрнээ нөгөө айл болгон ч өөр эрүүл мэндийн даатгалын байгууллага өөр хөнгөлөлт эдэлдэг шүү гэдгийг бас нэг сануулаа хэлчихье. Би зөвхөн өөрийнхөө жишээн дээр ярьж байгаа. Манайх жишээ нь улиралтаа 1 удаа буюу 3 сардаа 1 удаа 34 евро 90 цент төлдөг. За нэг ойролцоогоор 35 евро эрүүл мэндийн даатгалтаа 4 амбулээрээ төлдөг гэсэн үг. Ингээд 35 евро 3 сард 1 удаа төлөөд бид нар одоо ерөөсө бүх үйлчилгээг 90-95% хөнгөлөлтөд авдаг. Одоо энэ маань бол бүр маш давуу талтай. За тэгэнгүүт нөгөө нарийн даатгал төлнө гэд хэллээ шүү дээ. Жишээ нь зөвхөн одоо шүдний нөө хоспитализацион гэдэг юм нарийн даатгал эмнэлгийн нарийн даатгал нэмээд төлөх юм бол би яг сайн мэдгүй. Би бол энийг төлж үзээгүй. Гэхдээ манай нөгөө нэг хадам их центр төлжсэн учраас нэг 100 евро мовро. Одоо жишээ нь 3 сарда 30 евро төлж исэн бол 3 сарда нэг 100 гаруй 200 евро энэ төр төлөх нь шүү дээ тий. Тэгээд ингээд төлөөд явах юм бол нөгөө даатгал маань үйлчлэн гэсэн үг. Шүдний имплантад тэгээд дээрэс нь шүдний аппарат гэх мэт эмчилгээнүүдэд энэ маань үйлчлээд явд юм бэлээ. Ийм бас сонгогдтой гэсэн үг. Тийм тэгэхээр нарийн даатгал гэж ярьлаа тий. Тэр даатгалдаа хэр хэмжээний төлбөр төлж байгаагаас хамаарат эрүүл мэндийн нарийн үйлчлэгээ буюу тэр шүдний аппарат, имплант зэрэгээсээ одоо тодорхой хэмжээгээр хөнгөлүүлээд явдаг гэж ойлголоо тий. Энд ганцхан шүдэн дээр биш юм байлээ. Жишээ нь хөрхгөө хүртэл ингээд очихоор бид нар ч нөгөө төрсний дараа ямар өрөөнд байх уу гэл ингээд асуудаг штэ. Тэрэн дээр хүртэл үйлчилдэг юм байлээ. Хэрвээ энэ даатгалыг төлдөг бол ганцаараа байдаг өрөөнд орсон ч тэр нь одоо төлбөр нь сайн хөнгөлөгддөг гэдэг юм уу тий эрүүл мэндийн даатгалаасаа. Тийм байдаг юм байлээ бас. Тэгэхээр юм сонголттой. Гэхдээ тэрийг заавал төлөхгүй байсан ч гэсэн зүгээр энгийн даатгалаараа хангалттай бүр ингээд эмчилгээ үйлчилгээг бол авчдаг. Мэс засал байсан ч гэсэн ялгаагүй. Жишээ нь нэг юм за 4500-ийн мэс засалд орсон бай гэж бодъё л доо тий. Мэс ажилбар хийлгэсэн бай гэж бодъё. Тэнгүү тэр нь даатгалаас хөнгөлөгдөөд өвчтөн бол өөрөө нэг 70-80 евро төлөх хэмжээний маш давуу талтай, маш санхүүгийн дарамтгүйгээр эрүүл мэндийн чанартай үйлчилгээг ингээд авдаг. Тусламж үйлчилгээг энэ нь бол бүр надад маш гайхалтай сайхан санагддаг. Тэгээд өвдсөн ч гэсэн ямар ч одоо санхүүгийн дарамтгүйгээр гүйччихэд эмнэлэгтээ үзүүлээд даатгалаасаа бас тодорхой хэмжээгээр хөнгөлүүлээд тэгээд төлбөр гардыг бол тэрийгээ дараа нь ингээд төлждөг. Тэгээд боломжоосоо хамаарат хэд хуваагаад ч бас төлж болдог юм систем бол бас айгүй гоё санагддаг. Тэгээд ер нь Франц ч гэсэн яг адилхан Бэлгтээс адилхан санагдаж байна. Тийм тэгэхээр хоёулаад энэ талаар бол ярих юм маш их байгаа. Би ч бас сонсмоор юм зөндөө байна. Чи ч бас ярмаар юм зөндөө байгаа бах. Гэхдээ чи хоёрын нөгөө цаг баг байгаа учраас хоёулаа дараагийнхаа сэдв рүү орё гэж бодож байна. За тэгэхээр хүүхдийн хоолт хичээлийг бол манай ээжүүд маш их сонирхож байгаа бах. Бас Бэлгт хүүхдийн хоолт хичээлийн байдал яаж явагддгийг. Жишээлбэл одоо 6 сартаагаас одоо хүүхдийг хоолнд оруулаарай гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг тийм. Тэгвэл одоо Францад хүүхдийн одоо тухайн хүүхдийн хөгжлөөс хамаарат 4 сартаа оруулах уу, 5 сартаа оруулах уу, 6 сартаа оруулах уу гэдгийг бол эмчнэр үзэж шийддэг. За Бэлгт одоо яг яаж явагддаг вэ? За тэгээд ямар хүн бас энэ хоолнд оруулах талаар зөвлөгөө өгдөг вэ? Ямар зөвлөгөө ер нь тест дараалтаа өгдөг вэ? Тэгээд хүүхдээ хооллох арга барил ер нь юу байдаг вэ Бэлгчүүдийн хувьд? За энд бол хүүхдийг ихэвчлэн яг ерөөхдөө монголчууд бол 6 сартаас нь бор хоолнд оруулна гэж ярьдаг. Эндхийн хүүхдүүд чинь маш олон хүүхдүүд нэмэлт цүүгээр ингээд өссөн байдаг. Нэг хөгтөг хүүхдүүдээс Монголтой харьцуулах юм бол хамаагүй бага. Тэгэхээр ийм хүүхдүүд маань ихэвчлэн энд бол 4 сартаагаас нэмэлт хоолнд орчдөг юм байлээ. Одоо ногооны, цутан, жимсний, нухуш гэх мэт зүйлээр ингээд нэмэлт хоолндоо 4-6 сар. Ер нь бол ихэнхдээ 4 сартаа орчдөг юм байлээ миний ажигласнаар.
За тэгээд энэ хоолны зөвлөгөөг хэн өгдөг вэ гэхээр угаасаа бид нар чинь ингээд төрөөд гэрээр нэг сар орчим сувлаж гэрээр ирж байгаад 2 сартаагаас ООН гэсэн тийм байгууллагад одоо хүүхдийн байгууллагт угаасаа үзүүлдэг байхгүй одоо нөгөө сар болгоо очиж жимийн гээ үзүүлэн хэмжээнүүдээ өгнө яаж ийн ямар хоол хөхөө хэр хөгж ийн гээл те бүх юмаа ООН гэдэг байгууллага нь үзчихдэг. Тэгээд тэндээсээ тентхийн эмч нар нь зөвлөдөг. За хүүхд чи яаж ийн одоо сүүндээ цаадж гин үү, хоол унд дагуулж харж гин үү гэдэг шиг те ингээд бүх юм ин асуугаад шаардлагатай гэж үзвэл 4 сартаагаас нь ингээд нэмэлт хоолнд оруулж болно шүү. Оруулахдаа ингээд ногооны зутан те жимсний нухаш гэх мэт зүйлээр ингээд нэмэлт хоолндоо оруулж болно гэж хэлдэм байлээ. За тэгээ шат дараалын хувьд бол мэдээж ингээд нухшин олоор яваад 6 сартаагаас нөөрөө жоохон юм бариад эхлэхээр нь 6 7 сар 7 8 гэл нэг хүүхчнээ жоохон халбан малгай бариад эхлэхээр нь өөрсдөр нь бие нааж хоол идүүлдэг. Энд ер нь бол хүүхдээ өөрсдөр нь унтуулж сургана, өөрсдөр нь хоолыг идүүлж сургана, хувц цуныг өмсөж сургана гэ бие нэгт даалгадаг. Тэгэхээр хүүхдээ өөр нь одоо асгаж цутгана уу, яа нүн үстэ хамаа ахгүй тэгэл өөрсдөр нь хоолыг идүүлээд сургах юм байлээ. Тэгээд энд бол хооллоготой холбоотой зарчим гэвэл би яг одоо юм бэлэг ээжнэр ингээл дотн найзлаад нарийн ширээ минь мэдэхгүй ч гэсэн нэгдүгээрт миний ажигласнаар хоёрдугаарт одоо манай хичээл дээр бас ордог байхгүй юу. Энэ хүүхдийг яаж хооллол ер нь одоо хүн яаж хооллол зүгээр юм бэ гэд тэрэн дээр болохоор одоо ингээд яг юм тогтсон цагт хооллох их зүгээр гэдэг юм байлээ. Одоо өглөө өдөр оройн хоол гэд тэр бол тодорхой өглөөний цай өдрийн хоол оройн хоол гэдэг идэн. За энэ хооронд ч дахиад нэг снэкний 2 цаг байгаа даа. Өглөөнөөс өдөр 2-ын хооронд өдрөөс орой 2-ын хооронд эднийхээ бол 10 цагт 4 цагт гэсэн ийм цагуудад нэмэлт юм иддэг. За тэгээд яг энэ цагаараа хооллоод шүдээ одоо нэг одоо 2-2-ийнхаа дөрмээр угаагаад явхад бол асуудалгүй гэж энд зөвлөд юм байлаа хүүхдээ хоолны цагийг бол 2-2-ын дүрм гэдэг нь яг одоо миний энэ бэлэгт сурж байгаа манай энэ их сургууль одоо лижиг сургууль зааж байгаагаар болохоор 2-2-ын дүрм гэж ярьдаг. Өдөрт одоо 2 удаа шүдээ угаах хэвээр өглөө орой тэгээд 2 минут гэж байгаа байхгүй өглөө 2 минут орой 2 минут. Ингээд 2-2-ын дүрмийг баримтлан гэдэг яг энэ дүрмөө бол яг яс баримталдаг хүүхдүүд дээрээ. Тэгээд нөгөө оо сайзны сонголт нь маш чухал байдаг. Тэгээд эднийхэн чинь яг л идэх цагтаа идэж явдаг төрлийн хүмүүс ахгүй юу. Манайхан шиг өө за амцсангуу гэс энийгээ хийчээд идэе энтер гэсэн ойлголт байхгүй. Ингээл цааны цаг нь бол хийжсэн юм орхиор шууд юм иддэг тийм төрлийн хүмүүс ахгүй юу. Тий яг зогсоодог гэснээс гадна нэрээ нэг ийм бас төрлийн хүмүүс байдаг штэ манай Монголд. Тэгээд жишээлбэл манай нөхөр анх надтай суухдаа одоо яг тийм цаггүй хооллолдог. Зүгээр яг хийжсэн ажлаа дуусгахгүй л бол ер нь хоол идтгүү. Тэгэл яг тэр ажлаа дуусгах чийж л хооллолдог. Тэгээд одоо бол өөрчлөгдсөн л дөө. Тэгээд яг уу Монголд бол ер нь миний эргэн тойрны хүмүүс ч гэсэн ер нь тийм л байдаг гэсэн. За хоолоо ер нь жоо байж байгаад нэг эхлээд хийжсэн юм аа нэг дуусгаад хий гэж жаад хооллдог хүмүүс бас байдаг. Одоо манай аав ээж үед одоо манай аав ээж hirсэн тиймээс өдөржин ингээл хоос явж ирээл орой одоо иддэг ч юм уу те хэтрүүлээ иддэг ч юм уу эсвэл за ингээл яг цагийн хуваар гэхгүй ингээл идэх үедээ идэл ажиллаа хийх үедээ хийгээл ингээд өөрсдийнхөө юугаар хуваараас явчихдаг. Эднийхэн болохоор яг л ерөөсөө гэл одоо чи Мездар Франц ч гэсэн тийм л ах яг цайны цаг болохоор бүх одоо хоолны газар бүх юм пик болчихдог байхгүй юу. Тэгээ яг ингээд тогтмол цагт хоолж байгаагийн давуу тал нь гэх юм бол бие одоо тогтмол юм сургаж байна. Дээрээс нь шүдэндээ нөгөө нэг дачаал баг үгэн гэх юм уу. Ойр орох ингээл юм хивээддэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл жоохон мэдсэн нэг юм мэдээл жоохон мэдсэн мэдээл. Тэгэх юм бол нөгөө шүдний цоорох эрсдэл өндөр болдог гэсэн үг. Илүү эрсдэлтэй болдог гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас энэнд нөлөөлж байгаамаа. Хүүхдээ хооллохдоо холбоотой ер нь алдаа оноо тооцвол яг юу байв? Тэр талаараа бас нэг болцооч. Хооллохтой холбоотой алдаатай оноотой зүйл гэх юм бол юм мэдгүй тэгэл эндхийн хоолны системийг ч ойлгохгүй яг яах учраа олохгүй үе байсан. Тэгээд би нөгөө нэг хүүхдээ 3 муруу нас хүртэл нь баг гарамтай байтал нь баг өөрөө нөгөө ингээ хоосцсон байхгүй юу. Рефлексээр шууд ингээл амраа өөрөөр нийтүүлэхгүйгээр би даалгаж тэгэл одоо юунаас ч болдго энийг бол заавар тулахгүй ч гэж боддгийм үү. Нэг бол за хурдан ингээд өгөөд идүүлээд дуусгая. За тэр нэг ингээд аягаан тийцээ хоол дуусчихвэл одоо миний санаа амраад байгаа юм шиг тийм байдлаар ингээд хүүхдээ хоолдог байсан.
Ингээд тэгээ эргээд одоо сургууль соёлд ороод ч юм уу цэцэрлэгт яваад ажиллаж байхад энэ чинь ганцхан хоолтын асуудал биш байсан юм байна. Би ганцхан хүүхдээ өөрөө хоол идэж сургаагүй биш юм байна. Энд чинь давхар цаашаа нөгөө нэг халбах сэрээ бариад тэрийгэ хөдөлгөөд ам руугаа хийгээд идэнэ гэдэг чинь энэ гарын одоо өргөн найрын булчингууд бүгд ингээд ажиллаж идэм байна. Хөгжиж идэг юм байна. Энийгээ дагаад тархины хөгжил явж идэг юм байна. Жижигхэн юмнаас цаашдаа бүгдээрээ уялдаа холбоотой байдсан байна гэдэг имийг мэдэрсэн баггүй юу. Ягаад тэгэхээр манай охт нөгөө өөрөө одоо 3 4 нас хүртэл хоолоо ингэж нөө барьж идэг учраас яасан одоо юм бичгтээ бусдаасаа арай жоохон муу ч юм уу те одоо нөгзөг мүзэг бариад юм бичгтээ арай хоцрогдолтой энэ төр байх ч юм уу арай удаан сурах шиг нэг жоохон яг юм цэвэрхэн гоё бичиж мичгээд жоохон хэцүүч байд юм уу эхний нэг хэсэгтээ те ийм юмнууд бол тулгарч ийсэн. Тэгэхээр энэ хүүхдийн одоо гарын энэ булчин хөгжүүлэхэд энэ хоол өөрөөр нь бие даалгаж хоол идүүлэх чинь маш чухал юм бэлээ. Жижигэн одоо юмнууд түүлгэх жижигэн будаанууд түүлгэж нөгөө юм руу хийлгэх товчмоош товчлуулах гэх мэт чинь бүгдээрээ хүүхдийн гарын булчин хөгжүүлээд тархины хөгжил нөлөөлж идэм бэлээ. Тэгэхээр одоо ээзэр маань бол мэдээж мундаг байгаа хөө. Тэгээ над чиг юм байхгүй байх зүгээр хэрвээ байвал энэ дээрээ бас анхаарах хэрэгтэй юм байлээ шүү гэдгийг хэлээ. За тэгээд манай хүүхдүүд бол өглөө энтгийнхаа жоохон юугаар л хоололцдог доо нэг тийм хүмүүс ингээл нэг шарсан өндөг гэл сүртэй манайх бол нэг тэгдэггүй өглөө осоод тэгэл нуур гараа сайхан угаачаал Актимел гэдэг нэг юм шингэн тарах шиг юм байдаг. За бүгдээрээ л мэдж байгаа х тэ. Актимел ингээд өглөө л усаа уун. Өглөө заавал бүлээх усаа уун. Тэгээд дараа нь актимелаа уугаад одоо энтхийн нөгөө юм нарийн боовнууд байдаг шүү дээ. Энд чинь шинээр өглөө болгон шинээр гардаг. Янз бүрийн нарийн боов эсвэл нөгөө пүлчиг гинтер гэл гүүфх гэл байдаг шүү дээ тэ. Тиймэрхүү юмнууд идээд тэгээд сайхан усаа ахиж араас нь уугаад тэгээд хичээлдээ явдаг. Тэгээд хичээлд нь бол яг энтхийн одоо дөрмийг баримталж хоол ундыг өгж явуулдаг. Монголоор идүүлэх гэж хичээс нэг ганц 2 удаа хуушур бууз банш маш өгж явуулсан. Тэгээд манай монгол хоолны үнэр чинь маш их байдаг учраас тэнд байгаа хүмүүс бусад хүмүүстэй бас жоохон хэцүү байсан. Тэр үнэр нь тэгээд за одоо бас бусдаагаа бодъё доо гэдэл энтхийн зарчмаар өгж бэлдэж явуулдаг. Энтхийн зарчим гэж юу яриад байгаа юм бэ гэхээр Аз ч их гоё штэ Япончууд гэж жишээ нь бенто бэлдээл аваад явдаг. Тийм юм бол байхгүй. Энд манад тахтын буюу одоо зүгээр талхны хавчуурга маягийн юм бэлдэж өгж явуулдаг. За яг авууштай юм гэх юм бол талх нь маш олон үр тарианы маш олон төрлийн бие сайн талхнууд байдаг. За тэрэн дээрээ нэмээд фромаж буюу одоо бяслагнууд түрхэж өгөөд талхан дээрээ бяслаг түрхээд тэгээ дээрэс нь энтхийн одоо нөгөө жамбон буюу хям юм л та монголоор гэхдээ маш нэмгэн тийм хямнууд байдаг. Тэрнээс тавьж өгөөд явуулдаг. За Монголд бол одоо хям шиг муу юм байхгүй хүүхд хям идэхээр муу гэж ярьдаг. За тэр нь одоо яг юунаасаа болоо муу гэдгийг бол ойлгохгүй нь орцноосоо болдгийм үү, үйлдвэрлэлтээсээ болдгийм үү яг сайн мэдэхгүй байна. Энд бол тухайн хийгдэж байгаа тэр хямнууд маань одоо чанарын өндөр шаардлага хангасан буюу стандартад нийцсэн байдаг. Дотор агуулгаж байгаа орц найрлага бүх юмнуудыг маш сайн хянаж байна. Герман бэлэгчэнд хяналт маш өндөр байдаг хүнсний зүйл дээр. Тэгэд энэ олгоноор даваад гараад ирсэн зүйлүүд байдаг учраас нэг тийм айж имэх юмгүйгээр хүүхдүүдтэй өгөөд явуулдаг. За нөгөө талд нь болохоор жишээ нь зүгээр жишээ авахад маслаа далах варен те ийм жимстэй юмнууд бас өгөөд явуулдаг. Зарим хүмүүс шууд түүхий луун, түүхий чинжүүгчж өгөөд бас явуулдаг тохиолдол байдаг. Энтгийнх бол нэг тийм соёлтой. За оройн өглөө өдөржингөө нэг иймэрхүү мэдчихэж байгаа хүүхдүүдтэй би оройс нэг хоол шиг хоол өгье доо гэд манайх оройдоо бол дандаа ер нь л баг ихэнхдээ монгол хоолоо хийж иддэг. Тэгээ монгол хоол маань давуу тал их байгаа шүү дээ. Сайхан шүл гаргаад тэр шүлэнд чинь бас ямар их аминд юм байгаа илээ хүүхдэд хэрэгтэй. Сайхан шүлтэй устай хоол өгнө. Сайхан бууз хуушураа бариулаад хий хууг нь гаргах чинь тий монгол хоол чинь маш олон давуу талтай. Дээрээс нь маш их махны орц ихтэй байдаг учраас хүүхэд мах ингэж зайчлах их сайн. Ер нь альва амиг ингэж удаан зайчлах сайн. Ингэж зайчилснараа зайчлуурын булчин хөгжиж ирүүний хөгжил сайн явагддаг. Ингэсэн тохиолдолд шүд амны хүндийн гажиг үүсдэггүй. Шүд амны хүндийн гажиг бол ирүүний одоо хөгжил муу хүмүүс илүү их тохиолддог. Одоо баг хүүхд болгон юм болж байна. Ягаад гэхээр дандаа зөөлөн хоол хүнс иддэг. Тэгэл чипс бичэн тэгэл юм зүйлээ мэддэг учраас юм зайчлах нь багассан. Тэгээд ирүүний хөгжил муутай учраас ингэж шүд амны байрлалын гажиг үүсэж байгаамаа. Тэгэхээр одоо монгол хоол маань бас энэ тал дээр бас мах ихтэй ер нь л дандаа махтай бол зайчлууртай байдаг учраас бас их давуу талтай байдаг. Монгол хоол бол ерөөхдөө идүүлдэг гэсэн үг оройдоо. Бэлгчүүдийн хувьд бас талхан нөгөө монголчуудын мах будаа гурилтай хойр шиг
өдөр тутмын үндсэн үнсний нэг байдаг гэж сонсч байсан. Яг энэ нь болохоор надад бас айгу нөгөө нэг талаасаа айгу амар хурдан идэж болдоо. Тэгээ бэлтгэхэд амар авч явахад их хялбар малбар гэж бас бодолцож үздэг болов гэж би бас дотроо бодлоо. Тийм, энд бол маш олон төрлийн харшилтай хүүхдүүд байдаг. Бүр маш олон төрлийн. Тэгэхээр нөө сургуулаас нийтд нь нэг хоол өгөхөд бол хэцүү байдаг юм байлээ л дээ. Тийм учраас эцэг эхчүүд нь одоо өөрсдөө хүүхдийнхаа өдөржингөө сургууль дээрээ идэх өглөө 8:30-аас өдөр 3:20 болтол идэж уух юм ин өөрсдөө бэлтэж өгч явуулдаг. За тэгээд уух юм дээр бол ямар ч сонголт байхгүй дан ус л өгч явуулдаг. Бүх эцэг их хаасайгүй бүгдээрээ усны савтай. Усны сав нь ихэнхдээ нөгөө нэг юм зориултын сав байдаг. Тэгэл тэр саванда усаа хийж аваад усаа угаал өдөржингөө усаа угаал аав ээжийнхаа бэлтэж өгч явуулсан юмыг идэл унждаг дөө хүүхдүүд маань сургууль дээрээ. Тийм би бас нөгөө бэлэгт яг хэд хэдэн айлаар орж үзэж яхад надад бас ярьжсэн л та. Хүүхдүүдийн өдрийн цаг юм байдгаа гэд. Тэгээ яг ийм байдаг гэдэг аа юу гэж байгаа юм гэхэлэр яг танахтай яг адилхан байт юм лээ. Тэгэл талах. Ерөөсөө л талах нь үндсэн ол. Тэгэл талхаал янз бүрийн юм та баяжуулаад өгöd явуулдаг гэтгчсэн. Тэгээд бас яг нөгөө нэг одоо хоол гэхээр одоо манай шиг бууз, хуушуур, цөм, будата ураг гэл ингээл за Японы бентомато бол ажиллагаа ихтэй штэ. Хоол өгөхөр ингэдэм байлээ. Хүүхдүүд чинь нөгөө нэг юмаа гяс идчихэл гадаа гараад тоглохыг боддог тэр завсарлагаанаараа. Тэгэнгүүт чинь жишээ нэг хоол мол яачингууд чинь айгу удаж байгаа ахгүй те тэр хоолоо идэх гэж бас тэгэнгүүт нөө хоолоо нэг бол бүрэн идэхгүй ч юм уу нөгөө хүүхдүүдэд гадаагаараа гүйчих гээд ах ч юм уу те. Тэр эдэр чинь өдөр бэлдэж өгсөн талхаа зураг гяс машинд чаяал тэгэл гадаа гараад гүйж хараагаал тоглох тийм сонирхолтой байдаг юм лээ. За яг жоохон томроод ирнэ шүү дээ. Одоо нэг 5 6 дугаар ангид ороод жоохон суудаг болол юм ярьдаг болол хоорондоо энэ төр ингээл болоод ирэнгүүт чинь пат буюу одоо нөө чансан гомон дээрээ янз бүрийн брокколи, баслагтай ч юм уу, за эсвэл зүгээр томатны саустай ч юм уу те ингээд тийм юмнуудаас иддэг юм байлээ. Тэгэл ерөнхийдөө сонголт нь угаасаа тийм манайхаа шиг юм хоолны сонголт эдний хоолны сонголт нь ер нь арай баг гэх юм уу те. Зөвхөн сургуулийнхаа орчин биш тийм ээ. Тийм сургуулийнхаа орчин гадуур янз бүрийн хоол байгаа л та. Тэр нөө хоолны соёл нь өөр учраас өөр надад өөрт хүүхэд маань сургууль дээр хоошихгүй байгаа юм шиг санаг тийм мэдрэмж төрөөд иддэг байсан байхгүй юу. Тэг ингээд тарах идэнэ гэж юу ч байсан те одоо хоолсонгүй өнтер гэж бодоод иддэг байсан. Одоо бол тэгээд яг ингээд энэ юунда тасцсан. Тэгэл одоо тэрийг өгч явуулаад хүүхдүүд маань ч гэсэн идэл тэрийгээ тасцсан гэсэн үг. Хажуугаар нь жимс ногоо их сайн айдуулдаг энтгийнхаа хүүхдтэй тэр одоо хоолныхаа хажуугаар. Тий. За тэгвэл сургуулийн хооллолтог яриад авлаа. Бас нэмэлт мэдээлэл өгсөнд баярлалаа. За сургуулийн өдрүүдэд бол өглөөдөө тиймэрхүү цай аваад өдөр нь сургууль дээрээ хоолоо идээд оройн нь бол гэртээ яг монгол хоолоо хийж өгдөг гэж би ойлгож байна. Амралтын өдрүүдээр яг хэдэн цагт яг яаж сэрэж байна? Тэгээд амралтын өдрүүдээр яг чухам яг ямар хооллолтын арга барилаар явж байна? За одоо энэ сонсож байгаа ээжүүд дунд маань бол бүр зөндөө мэдлэгтэй, туршлагатай, мундаг хүмүүс зөндөө байгаа хаа. За тэгээ миний хувьд бол одоо хүүхдийн хооллолтын хувьд бол тийм амар өргөн хүрээний мэдлэгтэй тийм хүн бол биш гэдгээ би хүлээн зөвшөөрнөө. Тэгээд яхаа тийм юмыг одоо нөгөө нэг судалгыг хичээдэг яг одоо ингээл лагшмаг ээжийнхаа юмыг үздэг бусад одоо хүүхдийн хоолныг гэл айл болох үзэл уншаал анкимэн химэн гэл зүр суралцаад явдаг төрлийн ээж байгаа. Тэгээд ер нь бол амралтын өдрөөр мэдээж одоо нэг хичээлийн өдрийг бодвол өөр хооллолттой байдаг. Хичээлийн өдөр хичнээн өглөөдөө нэг хөнхөө мэдээд өдөр сургууль дээр идээд оройдоо бол үнэхээр яг гэрээрээ заавал гэрийн хоол идүүлдэг. Амралтын өдөр эднийхний бас нэг тийм соёл бас байгаад идэгтэй. Одоо хоёр амралтын өдөр айл нэгэнд нь туртай амаа иддэг ч байдаг юм уу те туртай хоолоо. Одоо чинь манай нөхрийн нэг найзах байдаг энтхийн айл чинь бүтээсэн өдөр болгон яг пицца иддэг ч юм уу те бүр яг бүтээл сайн болгон. Тэр нь бүр юм хөвчл болцсон өөрсөнд гих мэтчлээ. Эднийхний соёл бол тийм аа. Миний хувьд болохоор нэг 8-аас 9 цагийн хооронд өглөөний цайгаа уудаг. Уулгахтаа бол янз бүрээр одоо уулгадаг. Заримдаа бол сайхан өндөг шараад идүүлдэг. За өндөгтэй талах өндгийг янз бүрээр ингэж ашиглаж өндөгтэй хоолнууд идүүлдэг. Ногоо жимс сайн идүүлэхийг хичээдэг. Өглөө хэрэг тийм ногоогоо сайн идэж чадахгүй л өдөр нь би их нөө юу хийж өгдөг байсан хүүхдүүдтэй сайхан дахианы
ястай махтай буслаж дахианы жоохон шүл гаргаж агаад хөнгөн талдаа тэгээд нөгөө нэг хулуу, брокколи одоо янз бүрийн нөгөө ногоонууд байгаа шүү дээ. Тэгээд амт төмөс гэл тэдрийг ээлжилж цойлоод ингээд ногооны ногооны цутан идүүлдэг байсан. Тэгээд энэ нь надад ингээд тогтмол идүүлсэн хүний хувьд хэлэхэд маш сайн байсан. Ногооны цутан идж байгаа тохиолдолд хүүхэд өвдөх нас их бага байдаг санагдсан надад. Өөрөд мэдрэгдсэн байдлаар ягаад тэр эн чинь маш олон витаминууд идэж जैन тэ янз бүрийн ногооч өөрсөндөө агуулгадж байгаа олон төрлийн ашигтай витаминууд байгаа. За тэгээ дахианы шүлчин бас нөгөө тамирт ихээс тэтгэдэг штэ. Манай Монголын нөгөө адууны шүл, хоньны шүлийг гүйцэхгүй ч гэсэндээ хаяада ингээд идүүлчихэд бол надад бол маш хайтайхан санагддаг. За оройноо бол янз бүрийн хоол иднэ. Одоо манайх ихэвчлэн л тэгэл Монгол хоол идэн. Тэгтээ тэгэл нөгөө нэг жоохон манай Монгол хоолнооч Орос хоолмолтой холилдсон мэт тэгэл нэг гулааш, котлет тэгэл тийм хоолнууд ааж хийн, буу цуушуур ааж хийн. Янз бүрийн хоол хийн. Тэгээд хэрвээ хүүхдүүд хүсэх юм бол нэг сардаа нэг юм уу 2 удаа хичээлд үед сардаа 1 юм уу 2 удаа хүүхдүүдтэй одоо нөгөө манайхаа яг муу гэлээдэг нөгөө юм юу фаст фуднууд гэдэг шүү дээ. Одоо бүргэр ч юм уу те шарсан төмсийн ч юм уу эсвэл бол дахиа махиач байдаг юм уу те ийм одоо юмнууд бол идүүлдэггүй биш идүүлдэг. Тэглээгээд нэг амар муудацсан юм байхгүй зүгээр иймэрхүү юмнуудыг идүүлэхдээ одоо хизээ яаж идүүлэх үү те байн өдөр болгон нэг юм идээдэвэл эмчил хор болно шүү дээ. Тэгэхээр юмныхаа хэмжээ хязгаарыг тааруулаад ийм хоол ч гэсэндээ амралтын зарим нэг амралтын өдрөө бол гадуур гараад сайхан гэр бүлээрээ хоол олчдаг. Одоо жишээ нь энэ пицца ч юм бол одоо Италийн үндэсний өөрийнх нь хоол шүү дээ тий. Тэгэхээр бас нэг талаараа пицца муу гэж ярих нас өрөөсгөл ойлголт ахгүй юу? Тэгэхээр манайхан бас аливаа амны зүгээр хоолтойхоо би бол тийм хүн зөвлөхөр хэмжээний хүн биш зүгээр миний л бодол мууч бай сайн ч бай сайхан ингээд нэг тэнцвэрийг олоод өгчүүл тэгэл нэг сайхан болчих юм уу да гэж би бодоод байдаг. Тэгээд ээжүүд маань бас заримдаа ингээд нэг манай ээжүүд чи их ажилтай их хичээнгүй манай монгол ээж нар ч ер нь их мундаг штэ хүүхдээ айл болох сайн сайхан өсгөчи хоол ундтай байлгачи эрүүл саруул өсгөчи гэл одоо юу байж болох бүх юмыг л хүүхдтэйгээ төлөө хийдэг манай ээж нар надад бол тэр нь амар бахархууштай санагддаг. Тэр дундаа өөрийгөө бас нэг жоохон ч гэсэн амрааж ах хэрэгтэй юм шиг надад санагдтыг. Тэгээд нэг ганц удаа сардаа явахад нэг ганц удаа гадуур гэрүүлээрээ гараад нэг KFC Burger King юу гэдэг нэг Монголд бол яг гадуур гарахаар идэх юм их штэ сонголт ресторан цайны газар зөндөө байна. Энд ч юм бол яг ихэнх нь дандаа тийм фэст фуд байдаг байхгүй ихэнх сонголт нь яг. Тэгэхээр нэг тэлээгээд ээж нар маань бас нэг өөрийгөө хит буруутгаад яана биста муу ээж юм а хүүхдээ юм мэдүүлээ энэ төр гэд бас бити тэгж бодоорой гэж би бол хувьдаа захимаар байна. Хаа ганц яагаад энэ чинь зүгээр штэ. Бүр тийм амар хор биш штэ. Фаст фуд маань өөрөө бургер, кебаб, сэндвич гээл те. Тэгээ шарсан төмс одоо пицца гээл ингээл ороод ирчихээн л та. Тэгэл хамгийн гол нь энэ дээр бас нэг юм хэлмээр ямар орцтойг нь сонгож идүүлэхийн хүүхдүүдтэй болоод өөрсөндөө те. За ямар хэмжээтэй идэх юм. За хэр ойр хойрхон давтамжтай идэх юм. Хэдэн цагт яаж хүртэх юм. Юудаа холж идэх юм ингээд энэ л чухал болохоос биш. Өстө өгөх нь буруу өгөхгүй байх нь зөв гэж яг бас ингэж хэлэхэд бол өөрөөсгөл ойлголт болчиход байгаа юм л та. Тэгээ мэдээж шинжлэх ухаан бол маш олноор нотолсон байж тээ ойр ойрхон өгөөд өдрөө алга идэх юм бол зүрх судасны өвчин, таргалалт, за тэгэл чихрийн шижин гал ингээл янзын өвчин дусчина гидсний одоо тэ микробиотын тэнцвэр алдаж байна гэл маш олон мэдээллүүд угаасаа байгаа. Энийг бол одоо ямар ч хүн интернетээр ороод ингээд хайгаад ямар ч хэл дээр уншчихад одоо бол боломжтой болцсон цаг тий. Тэгэхээр яг хөө зөвөр ерөөхдөө бас энэ хүүхдээ хоол тэжээлтэй холбоотой номын дуугийн сонсож байгаа хүний хувьд бол аливаа юмны тэнцвэрийг нь тунгийн тааруулаад явж хахад буруудах юм байхгүй гэж үздэг. Тунгийн тааруулаа хаяа идэж хагаад хиндээ л зүгээр ээж нэг өдөр амарчин гэрүүлээрээ гоё цаг гарчин хүүхдүүд дуртай юм идчин гэдэг юм чинь бас надад бол бас зүгээр л санагддаг. Нөгөө манайхан жоохон юмыг хит их нөгөө эмоцлж хүлээж аваад байдаг. Тэрнээсээ болоод дараа нь одоо хүүхд нь ихээр өхөөсөр аргагүй өгчин өгснийхөө дараа хямраад ирэхээр одоо би ингээ хүүхдтэй ингээ дандаа юм муу хоол өгөөд энэ одоо яах вэ санаа зовоод энэ хүүхдийн маань эрүүл мэнд яаж байгаа бол өдөр шөнөгөө л өгөхгүйгээр миний түрүүний хэлдгээр одоо хизээ яаж өгөх үү тэ? Ястаа хамт юу тэг бүргэртэй хамт юу идүүлмээр байна.
Арай жоохон Өдөр болгон л ногооны цустай идээд ах чи уйтахаар хинт ч л уйтахаар нөгөө зүхтанд тэнэг санагдана гэдэг шиг те. Ер нь тийм шүү тий. дээ. Тэгэхээр ингээл сайн юм одоо ингээл жишээ нь 7 хоногийн 4-5 өдөр ингээд эрүүл хооллолцоо өгөөд 7 хоногийн нэг өдөр зүгээр фаст фуд идлээгээ тэр чинь амар муу юм болчихж байгаа бол биш байхгүй юу? Эсвэл сардаа нэг удаа идлээгээд тий. Тэгэхээр зүгээр юмныхаа тунг тааруулчвал бүх юм л айтайхан сайхан байдаг да. Тэгээд юу хэлж чинь сонирхолтой болов гэдэг ганцхан жишээ хэлчих үү? Тэгэж дээ. Энэ яг бодит болсон жишээ. Манай ээжийн ингээд танил нь нэлээд дотны танил нь одоо бүр багасаа хамт мамд сураад нэг мэрэгжил зэрэгжилтэй болоод явсан тийм одоо их чинь жоохон гунигтай төгөх байхгүй юу. Тэгээ яадаг вэ гэхээр тэр ихч бол маш эрүүл хооллдог байсан. Хооллолт гэдэг үгийг бол утгаар нь үзүүлдэг тийм ихч байсан байхгүй юу. Амьдралдаа өстой хизээж хяа мэдэрч үзээгүй, амьдралдаа хизээж гой мэдэрч үзээгүй заяа. Ерөөсө биеийн сайн гэсэн бүх одоо ногоо, жимс бүх юмыг хэрэгэлдэг. Ямар ч одоо тийм нэг хүний биед муу гэсэн юмнууд гэдэг ч монголчууд одоо тэг хилээд идэг тэр ям, бэлэн гомон, чипс, мипс бүр хизээж идж байгаагүй. Тэгсэн чинь тэр ихч ходоодны хавдраар насвар болж байгаа байхгүй юу. Бүр ингээд тавилан тодорхой болоод. Тэгээд манай ээж мэж ангийнхнаа ингээ эргээд очиход бүр тэгж хэлжсэн байгаа. Бүр яг өөрийнхөө амар. Би ястаа нэрээ ингээл өгөхээ мэдсэн бол би дуртай юмаа ганц хоёрхан ч болтгоо идэж байхгүй яаваа. Би хяман дуртай штэ. Тэгтэл би биэнд муу гэдэггүй байсан. Би нэрээ ингээд идэж байхгүй яаваа. Ганц хоёрхан ч удаа болтгоо те өөрийгөө ингээд урамшууллаа. Тэгэхэд би ингээд бүх сайн гэсэн юмыг хэрэглээд бүх муу гэсэн юмыг хэрэглэхгүй байсан бэж би ингээд одоо өнөөдөр ходоодны авдраар нас барах болчихлоо гэд бүр уйлжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь юу хэлж ийна гэхээр одоо ингэдэг штэ амар олон жил арх ууцсан хүн архинаас гарангууд нас орчлаа гэл хүмүүс дунд зөндөл бас тийм яриа байдаг. Тэгэхээр эн чинь юурээс яг нэг юмны тэнцвэрийг хадгалах гэдэг чинь яг энийг хэлээд байгаа байхгүй юу. Энэ муу гэл нэг нүдэрээ харахгүй байж бас болохгүй. Тэ яг ингээл сайхан тааруулаад бүх юмаа хүртэл явах хэрэгтэй надад санагддаг. Тэгээд яг бас нөгөө нэг саяны жишээн дээр ярихад нэг юмыг нөгөө хэтрүүлээд нэг тал руугаа хазаацсан нөгөө талаасаа бас яах вэ ингэж байгаа юм л да. Ходоодны хор тавдар бол бас нөгөө ганцхан идэж уух юм бас нөлөөлдгүүл юм байл л дээ нөгөө сэтгэл санаа манаа гээл ингээл явж байгаа. Зөндөө юм яаж байгаа. Тэгэхээр тэр хүн бас магадгүй нөгөө идэж уух хоолндоо маш их анхаарал хандуулдаг байсан хүн. Тэгээд нөгөө орчноосоо бас нэлээд надад нэг идэж ууж чадахгүй юмнаас бас нөгөө стресстэй байсан байж болно шүү дээ. Энд одоо би энийг идэж ууж болохгүй, би тэгэж болохгүй, би ингэж болохгүй гэж ингээд өөрийгөө байдаг те. Тэр мөр нь бас ингээд нөгөө өөрийнх нь одоо тэр ходоодны хар тавдрмаа өдөр тусах мусах янз бүрийн юмд нөлөөлсөн байж болох юм л да. Яг зүгээр. Тэгээд хүн үргэлж толгойдоо энэ муу шүү, энэ болохгүй шүү гэж ахаар эн чинь бас айгүй хэцүү л те. Тийм тэгээд нэг тодорхой хэмжээний тэмд чинь бас стресс тэгээд яваад байна шүү дээ те. Ай бас нөгөө нэг энэ ходоодны хар тавдартай холбоотой яриа ярьснаас нэрээ чи надад нэг тэгжсэн шүү дээ. Хүүхдүүдийн эмнэлэгт очиж үзүүлэхэд ихэндээ ойлгохгүй юм байдаг байсан гэд нэг ярьжсэн шүү дээ тий. Ирээд ойлгохгүй мэх байсан. Монголч нь эмнэлэг дээр очихоор ингээд их юм хүсдэг штэ манайхан чинь очингууд ингээд ийм бичиж өгөөл тэгэл 2-3 хоногийн дараа зүгээр болол нэг ийм одоо хүлээлттэй байдаг аахгүй эцэг эхчүүд ихэнх нь яг бүгдээрээ биш те одоо ингээд хүмүүс эрүүл мэндийн боловсрол сайжирсан байгаа. Гэтэл энд болохоор ингээд хүүхэд 3-4 хоног халуураад халуун нь буухгүй шүнжэн ханаагаад уунтахгүй за тэр хамар мамруул ярих юм байхгүй хоолоо мөвдөлч гэдэг юм уу те ингээд орчингууд чинь ингээд үзлгүүд бол хийн бүх ингээд халуун малуунаа үзнэ нөгөө хоолоо юу гэдэг бүгдийг нь үзнэ гар хөл бие хаа гэл тэгэл за зүгээр байна гэл тэнгуүч ойлгох болчихсон ч үгүй зүгээр биш болоод ирээд байна гэдэг одоо нөгөө ээж нэрс зүгээр бол шууд тэгж хүлээж авч байгаа шүү дээ тэр чинь зүгээр бол би юу гэж энд ирэх юм бэ тийм үсттэй. Зүгээр биш байгаад ирээд ах чинь зүгээрээ л гэдэг. Тэгэл одоо халуур бол халууныхаа ямиг л ууштай гэл те. Тэгэл одоо тэгэл юу н ажиглана. Өөр ажиглахгүй гэж байгаа байхгүй. Тэгээ уус одоо жишээ нь хүүхдээ ханаад үрсэн байна. Ханаад үрсэн хүүхдийн чинь халуур нь ханаалга нь нусны гойж нь эн чинь бол байгалийн физиологийнхоо одоо нормал нэг энэ чигээр нь дагуулна. Тэгээд нэг 2-7 хоногийн дараанаас зүгээр болно гэж байгаа байхгүй юу? Өвдөс. Сэтгэл хөрөхгүй байгаа байхгүй юу? Бидний хувьд анх ингээд ирчингүүч юу вэ энэ чинь тахаа юм бичээд өгчихгүй хүүхэд юм байж ах чинь зүгээр мүгээр чигчж гэдэг юм уу те нэг тиймэрхүү бодол анх төрдөг байсан. За тэгээд ингээд одоо 7 жил амьдарсны дараа 2 хүүхэд төрүүлээд өсгөөд энэ юу эсийг туулах вэ гэдэг шиг те нөхцөл байдлын дараа харахад бол зөв юм байна.
Нээрэл эн чинь угаасаа л механизмаараа энэ хоног хугацаас чинь шаардлагатай хүүхдийн өөрийн дархлаа тэр юм чинь те энэ Тэгээ хугацаанд одоо л энэ тэр юм аа хийх юм байна. өвчнөтөөгөө тэр бие организм ч одоо тэр гадны халдвартайгаа одоо тэмцээд штэ тий. Халдвар. Тийм. Тийм. Жишээ нь ингэж байгаа техник 48 хоногт энэ исэн тэр эсийг ингэн гэдэг чинь шинжлэх ухааны хувьд бол бүр найрын тий. За Тийм. бидний хувьд бол эдгээр ингэдэм байла. За эхний 2 хоног за максимум дээдл нь 3 хоногийг давчвал ер нь юм хүнд шинж тэмдгүүд нь арилчна гэж байгаа юм нь бол байна л да нөө үргэлжлээ явна штэ тий. Тэгэхээр энд бол өвчнийг за ялангуяа өвчин гэж ярих нь цаашаа эн чинь бүр асар том хүрээ олчихно. Ханаад манаад тэг хүүхдийн өвчлөлийг болохоор юугүй өнөө маргаашгүй дарыг гэдэг юм байна. Механизмаар нь өөрийнх нь дархтаагаар нь ингээд даван туулалдаг юм байна. Зөвөр юуг зөвлөдгөө гэхээр ус сайн уулга, хамрын сайн цэвэрл, хэрвээ хит өндөр халуур бол халууны эмээнүг. Ерөөсөө яг энэ 3 юмыг л зөвлөдөг юм билээ. Нэг зөвлөгөө өгөхгүй байгаа мó гэхээр бас яг хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бол өгчдөг юм байлаа. Тэгэхээр хүүхэд ялангуяа ингэж өвдөж цэцэрлэг таахта нэг ханаад хүрээл зүгээр болол ингэж явсаар хагаад яг сургуульд орохоор нэлээд тархлаа суугаад гайг болчдөг юм билээ. За хоёлаа ч бүр ингээд зөндөө юм ярмаар л тий хоёлаа. За ийм боллоо тий. Одоо тэгээ төгсгөлээ ий да тийм ээ. Тийм тэгээд нэр бэлгчүүд ер нь хүүхдийн нойрны асуудал ер нь хэрхэн ханддаг вэ? Танай гэр бүлийн бас зарчим ямар байдаг вэ? Тэгээ ялцчгүй бас нөгөө хүүхдийн өслөд нойр бүр маш чухал тий. Тэгээ тийм болохоор өслөд чухал. Тийм болохоор тэрийг хоёлаа нэг товчхон яриад үгүй гэж бодож байна. За тэгээ тий. За тэгээ өмнөр юм товчхон ярьж. Бэлгчүүд бол хүүхдийн нойронд бол бүр маш их ач холбогдол өгдөг. Маш их унтуулах хэрэгтэй гэж үздэг. Тогтмол цагт унтуулаад тогтмол цаг сэрэх хэрэгтэй гэж үздэг. За яхаа ингээл хүүхд цэцэрлэгт явал сургууль мургуулд орол ингээл явлаа. За зөвөр яг бодит жишээ хэлчихэ. Манай хүүхдүүд 8:30-аас 9 хооронд унтдаг байсан. Яг нэг 8:30-аас 9 цагийн хооронд унтдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр багш нь уцаад танаа хүүхд чинь ингээд анги дээр унтаад байна гэж тэгдэ. Тэг гайхаад ямар сони яасан юм болоо гэд тэгээд багш магштай нуулзах болоод за танаа хүүхд чи хийдгээ унтдаггүй гэхээр нөө 8:30-аас 9 гэл унтчихдээ штэ гэл бид нар чинь бидний хувьд бол тэр бас тодорхой хэмжээнд эрттэй орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь багш нь тэгж байгаа үгүй штэ 7:30-д хүүхд унтах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Орой тэг бид нар бүр гайхаад 7:30 ч одоо бидний хувьд бүр маш эрт санагдаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсө тэр бидний хувьд ямар санагдах нь бол хамаа байхгүй. Хүүхэд 7:30 гэхэд унтсан байх хэрэгтэй гэж байгаа. Эднийх бол ерөөсөө яг тэг зөвлөлт юм байлээ. Тэгээ бүр энэ тэндгүү сонсч байсан. Нэг удаа манай багш тэгээд хэлэхэр нь хөөе да 100 7:30 гів гэгээтэй өдөр шиг байж байгаа. Одоо хүүхд унтах уу гэдэг. Гэгээтэй байна уу өдөр шиг байна уу хамаагүй 7:30 болсон цаг нь унтах цаг гэж байгаа штэ хүний норматив. Тэр болсон л бол тэгэл унтна. Хөшгөө хаагаад өрөөндөө ороод тэгэл унтна. За унтах цаг чинь болоо яваад унтаараа хэд унтдаг эдний хүүхдүүд. Бүр тийм. Тэгээд манайх бас арай жоохон найшлуулад одоо нэг хүүхдүүдэд нэг 8-аас 8:30-ийн хооронд унтуулдаг. Тэгээд энэ бэлгчүүд бол мэдээж энэ хүүхдээ унтах нойрны асуудалд маш ач холбогдлоодаг. Яагаад гэвэл энэ нь хүүхдийн өсөлт хөгжилт болон анхаарал төвлөрөлтөнд маш чухал нөлөөтэй гэж үздэг юм байлээ. Тийм болохоор ер нь л хүүхдээ яг 7:30 эднийх нь бол 7:30 бид нар бол арай чадахгүй байгаа. 8-аас 8:30 хооронд хүүхдээ унтуулад өглөө 7-д сэрдэг тогтмол. Зөв. Тэг хүүхдүүдээ нөгөө тусны унтуулах талаар яах вэ? Одоо эдгээр чинь нөгөө тусны унтуул гэж төрөөл тусна эднийх нь чинь. Эднийх бол ерөөсөө төрөөл хүүхдээ тусна. Гэртээ гарч ирээд тусна унтуулдаг. Тэгээ тэр нь болохоор хүүхдээ агаар булаацлахгүй хүүхдэд юу муу гэж маш олон давуу талтай. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол хамт унтдаг. Эднийхэн бол тусдаа унтуулдаг. Би бол одоо Монгол югаараа ч юм уу ер нь хүүхдтэйгээ хамт унтдаг. Тий. Одооноос харин хоёлынгийн одоо нэг хантай болсон болохоор хоёлынгийн өрөөнд нь яг ингээд нөгөө орморыг авцсан хамт унтах тэгээд тийм яах гэж байгаа. Хоёлынгийн өрөөнд нь унтуулдаг болох ч байгаа одоо. Туснаг гаргах гэж байгаа. Гаргах тий. Ер нь тэгээд бэлгчүүдийн энэ хүүхдүүдээ багаас нь ингэж нөгөө тусны унтуулдаг арга байвал за манай монголчууд бол арай өөр хүүхдүүдээ илгэндээ твэрч одоо нааж унтдаг тий. Энэ хоёр өөр соёл давуу тал болон сул талуудыг нь ер нь юу ч хардаг бай. За тусдаа унтж байгаа хүүхдүүдийн давуу тал гэвэл маш тайван сайхан ганцаараа унтна тий. Өөрийнхоороо дураараа энэ тэнд хөдөлгөөн хоригдохгүй дээрэс нь агаар булаацлахгүй маш сайхан агаартай унтна. Зөвөр монголчуудын хувьд ингээ хамт унтдаг нь бол хүүхдтэй ингээд хүүхд нэг тийм аюулгүй мэдрэмжтэй гэх юм уу? Тэ тийм болж өсдөг илүү хайрыг мэдэрч илүү аюулгүй байгаа юм шиг тийм мэдрэмжийг мэдэрч өсөх
өсдөг юм шиг надад бол санагддаг. Нэг 5-6 нас хүртлээ. Тэгэхээр аль нь л даваа болон сул тал нь гэвэл мэдээж тэгэл яг саяны нөгөө өмнө хэлсний эсрэг штэ тэ жоохон хүүхдтэйгээ агаар энэ булаацалтна. За эсвэл орд ирнэ жоохон ингээд хөдөлгөөн яадаг бол ийчээ хөдөлгөөр хүүхэд давхар сэрхгээд ахч гэдэг юм уу те. Тийм бас сул талууд байдаг. Тэгэхээр аль нь л би бол одоогоор яг хүүхдээ 5-6 нас хүртэл нь за арайш 5-6. За тиймээд энэ хүртэл ингээд хамт унтчаад тэгэл одооноос яг хоёул ингээд баг нь 2-тай штэ. Том нь 6-тай. Тэнгүүд ингээд тусна. Өрөөнд нь одоо би даалж өөрсдөө нь унтуулъя л гэж бодож байгаа. Одоо л нэгэнд нөгөө 5-6 нас хүртлээ хамт унтцсан 2 нас хүртлээ одоо ахтагаа бас тантай гэсэн үг шүү дээ нэг өрөөнд. Тэгэхээр бас одооноос бол яалтчгүй яг тусна унтуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Харин тийм. Би бас яг нөгөө Лакшмаг угаасаа эдний бүр францчууд бүр яг асуудаг. Одоо хүүхд чи айл өрөөнд ямар орон дээр хаана унтчих юм гээл бүр ингээд нөгөө жоохон багтан тэгэл амар их асуудаг байсан. Тэгээд одоо яг ингээд тусдаа өрөө гаргаж өгөх хэвээр, тусдаа ортой байх хэвээр гэл ингээд нэг төрхөөс өмнө тэгж мэгээд ярьдаг байсан. Төрсний дараа тэгэл айгүй их асуудаг юм билээ юмчнаар. Одоо яг хаана унтчихсан, тусдаа өрөөнд унтж байгаа юу, ганцаараа унтж байгаа юу гэл ингээд асуудаг юм билээ. Тэгэд би тэгээд тэгж асуугаад тэдний зөвлөсний дагуу ганцаараа ингээд унтуулаад сургацсансан. Тэгээд харин сүүл үед амар сонирн би ингээд нөгөө Лакшмаг ингээд нэг гой өөртөлж унтмаар санагдаад байдаг. Заримдаа бүр ингээд харахаар хайр миний охин наашир ээжтэйгээ хоёулаа хамт унтъя гэл. Заримдаа тэгэнгүүт манай том дунд амар насаараа хамт унтах штэ тий гэж одоо. Тэгээ хаяада нэг эрхлүүлээд ингээд хамт унтахаар их гоё би ч өөрөө нэг гоё амарсан болоод ч байх шиг охин маань ч гэсэн айгу дуртай энэ байд. Тэгээд хаяа бас Монгол нөгөө уламжлаад байгаа хамт унтчихнаа тэгээд тэг ер нь бол эднэр одоо тусдаа унтаа гэж зөвлөдөг. Тэгээ тэр нь ч яг зөвл юм байл л дээ. Тэгэл нөгөө хүүхэд нөгөө тогтмол унтах дадал төрхөөс ахуулаад тогтхоос ахуулаад тэгэл эцэг ихийн амралт байж гин те тэр хүүхдийн орон зай байна. Тэгэл өөртөө итгэл мэтгэл гээл тэгэл унтлахын чанар бие даах чадвар энэ айгүй бол юм ярьдсан байлээ. Тэгээд тусдан заавал унтуулжээ гэж зөвлөдөг юм байлээ. Тэгээд бид нар бас л нөгөө балансаа барайл одоо нөгөө 5-6 нас хүртэл нь хамт нөгөө Монгол уламжлалаа дааглаа тий. Одооноос ингээд бэлэг уламжлалаараа сайхан ганцаараа бие дааж унтдаг болноо да гэж. Бадаа явчихсан гарнуудаа гэж. Тий. Ингээд нэг аль хугацаа юугаар нэг сайхан хослуулаад тэгэл хичээж ин да. За тэгээд өнөөдрийн ярилцлага маань ерөнхийдөө бас ингээд төгсөх болж байгаа. Тэгээд одоо бэлэгт ирээд өөрийнхөө анзаарсан одоо бусдад бас хилээд өгчих юмсан гэж бодож явсан. Тэгээ хүүхдүүдийнхээ хооллолтын талаар өөрийнхөө бас ингээд туулж яв амьдралынхаа талаар ингээд товчхон ингээд тодорхой ярьж өгсөн бас маш их баярлалаа. За тэгээ. За подкастнда уурж оруулсанд юуны төрөнд маш их баярлалаа. Тэгээд аль болох олон мэдээллийг богино хэлбэрээр өгөхийг зорилоо да тавшигдуулсан мартагдсан юм зөндөө байгаах тэрэн дээр хөлцөл өчөө. За миний хувьд гэх юм бол би хувьдаа Монгол ээжнэрээ ер нь их мундаг гэж боддгоо. Ер нь бол хаач би бахархалтайгаар хийлдэг энэ ч одоо гадаад найзууд хаанхын ч гадаад найзууд гэсэн би Монгол ээжнэрээ их бахархалтай байдаг. Манайс өөрсдөө их тийм юмыг сураад мэдчихээ, олчээ, болгочихъя гэсэн айгу тийм дайчин хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тийм болохоор би ер нь ээж нарыгаа зөв нэг юм хэлэхэд өөрсдийгөө айгу сайн хайрлаж байгаарай, өөрсдийгөө сайн бодож байгаарай. Үргэлжлэл одоо гэр бүлийнхаа төлөө, хүүхдийнхаа төлөө байдаг учраас эднийхний нэг авууштай юм гэх юм бол энэ ээж нар айгүй тийм өөрсөндөө их анхаардаг, өөрсөндөө их цаг гаргадаг. За тэгээд нэг жоохон буруу юм хийсэн ч өөрсдөө битгий хитрхи их шүүмжлээрээ тэ өнгөрөөд сураарай, өөрсдөө уучлалт сураарай гэж бол би хүсмээр байна. За тэгээд эднийхнээс сурсан юм гэх юм бол ийм хүүхдүүдтэй маш чанартай цагийг гаргадаг. Одоо хүүхдүүдтэйгээ хамт байж байгаа нэгэд утас үзээд телевиз үзээд байж болохгүй. Маш яг юм чанартай хамт тоглодог, хамт гараа дугуй ундаг, гүйдэг, эсвэл спорт секс дууланд явдаг, хамтдаа байхдаа цагийг маш үр бүтээлтэй тэр хүүхдэд ингэж үлдээдэг.
Тэр нь надад маш агууштай санагдсан. Манай ээж аав нар бас тэгдэг байх те бүр илүү их тхийг зориорой. За мэдээж хоёр дахь гэх юм бол энэ хүүхдийн амьдралын ритм буюу энэ одоо рутин гэж яриад байгаа шүү дээ. Өглөө тэдэн цагт босоо тэгээ тийм юм хийгээд ингэдэг гэд. Энэ юм нь маш тийм эмэг зэгцтэй. Тэгээ дээрэс нэг төлөвлөгөө сайтай. Жишээ нь өнөөдөр эднийхэн 6 сарын хэдэн ч гэдэг юм нэг өдөр байлаа гэхэд 9 сар 10 сарын юм найлуулж ингээд төлөвлөгдсөн байж идэг. Төлөвлөгөө маш сайтай явдаг. Хүүхдүүдтэй ч тэрийгэ маш хэлдэг. За одоо тэдэн тэгээ тийм болно шүү, ингээн шүү, тэгэн шүү гэд. Тэгээ тэр нь бас надад их аавууштай хэрэгжүүлмээр юм шиг санагдсан. За тэгээ хүүхдтэйгээ хоол хүнсний хувьд бол мэдээж чихрийн хэрэглээг маш бага байлгадаг, ус сайн уулгадаг. Тэгээд ээжүүд маань одоо ерөөсө хүүхдүүдтэй усыг маш сайн уулгаараа. За яг нь Монгол нөхцөл ахуйтайгаа уялдуулаад үзэх юм бол сайхан сүү, хөөрүүлсэн сүү ууж болж гин, хярам ууж болж гин, сайхан харцаач ууж болж гин тэ. Эднэрийг бол бүгдээрээ ууж хэрглэж болж гин. Зүгээр хитрхи нэмэлт сахартай янз бүсийн ундаанууд, газтай ундаанууд ийм юмнуудаас бол аль болох татгалзаарай л гэж. Тэгээд манай эсэр баг юм хэлүүлдэхгүй бүх зүйлийг мэдж байгаа байх. Гэхдээ бит хоёрын өнөөдрийн энэ подкастнаас бас сонирхолтой. Энэ бас ингэдэм байж шүү. Энэ ямар айтайх юм. Энэ чи ямар сони ингээд бас тэ нэг юм харилцан найзтайгаа ярьж байгаа, найзаасаа нэг мэдээлэл сонсож байгаа юм шиг одоо болсон тэгээд санагдсан л бол одоо тэгээд бит хоёрт бол сайхан санагдаж байна те. Тийм тэгэлгүй яах вэ? Бид зөвхөн ер нь номын дуу сонсож те хичээл заалгаснараа амьдралыг бүхэлдэн таних мэдэхгүй болоо да. Тэг харин хэн нэгний туулсан зам, хуримтлуулсан туршлага, алдаа оноо үзэж харсан бүхэн нь л одоо бидэнд амьдралын хамгийн үн цэнтэй хичээл болдог гэж би бол боддог. Бүгдээрээ л ээжүүд тэгэл хүн болгонд л алдаатай оноотой сурч мэдэх эсвэл сурсан мэдсэн зүйл байдаг те. Тэгэл тэрийгээ л хуваалцж байгаа юм чи манайхан. Тэгэл авах гэхийн ухаанаар хандаарай л гэж хүсэж байна да. Тэгээ баярлалаа бүгдэнд нь. За тэгээд өнөөдрийн ярилцлагын төгсгөлийг Үлзий маань маш сайхан тавьж өгч байна. Тэгээд өнөөдрийн ярилцлагыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дэлхийн өөр нэгэн өнцөгт амьдарч буй Монгол ээжийн түүх туршлагатай дахин уулзцаая.